Энэ бичлэгт сэтгэл зүйн хямрал, сэтгцийн эмгэг болон амиа хорлох талаар хэлэлцэнэ. Тиймээс та үзэхээс өмнө анхаарал болгоомжтой хандаарай. Хэрвээ таны сэтгэл санаа хямралтай байгаа бол та ганцаараа биш, тусламж авах бүрэн боломжтой. Тусламж авч болох их сурвалжуудыг бичлэгийн тайлбар хэсэгт хавсарлаа. 1963 оны 2-р сарын 11 Лондон хотноос сүүлийн 100 жил болоогүй хүйтэн өвөл болж байлаа. Үүр цайхаас өмнө нэгэн эмэгтэй эртлэн босоод галтгооны өрөө рүүгээ орж сүү жигнэмэг аваад унтаж буй хүүхдүүдийнхээ өрөөнд орж сүү жигнэмээ үлдээ хаалгыг хагаад гаднаас нь скотч болон альчуураар хаалгыг зай завсаргүй болтол нь чигжинэ. Ингэснийхаа дараа эмэгтэй галтгооныхоо өрөө рүү эргэн ороод хийн зуухаасаа хийн зууханда толгоогоо хийгээр амьсгалан амиа хорлоно. Энэ эмэгтэй бол Америкийн зохиолч, яруу найрагч Сильвия Плаth. Сильвия Плаth нас барахтаа дөнгөж 30 настай байжээ. Мэдээж энэ эмэгтэйг хэрхэн нас барснаар нь л дүгнээд тэр тухайн л дурсан гэж байхгүй. Яагаад гэхээр Сильвия Плаth бол алдартай яруу найрагч, зохиолч байсан. Нас барсныхаа дараа хэвлэгдсэн шүлгүүдээрээ Пулитцерийн шагнал авч исэн үнэхээр гүн гүнзгий бичиж чаддаг ийм эмэгтэй байсан. Сильвия Плаth нас барахаасаа 1 сарын өмнө хамгийн анхны бөгөөд цорын ганц үргэлжилсэн үгийн зохиолоо бичиж хэвлүүлсэн байдаг. За энэ зохиолыг би өнөөдөр та бүхэнд ярьж өгч байна. Энэ бол хонхон шил. The Bell Jar. За хонхон шил бол зүгээр л нэг уран зохиолын ном биш. Нөгөө талаараа бас зохиолч өөрийнхөө амьдрал руу тусгасан тол гэж хэлж болно. Яагаад тэгэхээр зохиолч маань энэ номонд яг өөрийнхөө бодит амьдрал дээр тохиолдсон түүхүүдийг уран зохиолын аргаар баяжуулаад энэ номыг бичсэн ба. Тэгэхээр зохиолчийн тодорхой амьдралын нэг хэсэг хугацааны намтарч гэж хэлж болно. За нөгөө талаасаа интернетээр та бүхэн хайж үзэх юм бол бүх цаг үеийн номын хамгийн шилдэг эхлэлийн өгүүлбэр, хамгийн шилдэг, хамгийн сэтгэлд үлдсэн номын эхлэл өгүүлбэр гэдэг юм жагсаалтууд зөндөх байдаг. Номын эхний өгүүлбэр бол тэр номын уур амьсгалыг ерөөсөө бүхэлд нь бүтээдэг, бий болгодог тийм зүйл. Мастер зохиолчид, авьяаслаг, үнэхээртэй мундаг зохиолчид номынхоо эхний өгүүлбэрээс л тэр уншигчийг татаад энэ номонд юун тухай гарах юм бэ? Ямар уур амьсгал гарах юм бэ? Хаана болж байгаа, хизээ болж байгаа, хэнд тохиолдож байгаа үйл явдал юм бэ гэдгийг ганцхан үлгэрт багтаагаад үзүүлж чаддаг. За тэгэхээр ийм жагсаалтуудыг та бүхэн бас хайж үзвэл аюул сонирхолтой. За жишээ нь Forbes сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн хамгийн сайн, хамгийн memorable гэдэг эргэж санагддаг эхлэл өгүүлбэрүүд гэдэг юм жагсаалтанд 15 өгүүлбэрийг багтаасан ба. За энэ жагсаалтанд жишээ нь бидний сайн мэдэх аз жаргалтай гэр бүлүүд бүгд адил байдаг. Харин аз жаргалгүй гэр бүлүүд өөр өөрийн зовлонтой гэд Анна Каренина номын хамгийн ихний өгүүлбэр жишээлбэл багтсан маш жишээтэй. Эндээс яг зохиолч маань ямар утга санааг юу илэрхийлж байгааг шууд харагдчих шүү дээ. За өөр нэг жишээ гэх юм бол Gregor Samsa тэр өглөө хард арсан зүуднээсээ арай хин сэрээд өөрийгөө орон дотроо томоос том шавж болж хуурсан байсныг олж харлаа. Буюу Franz Kafkaгийн хувирлын эхний өгүүлбэр нь шууд биднийг үйл явдлын яг тэг донд нь ингээд эхлүүлж ин тэ. Мөн бас өмнө суугаараа ярьжсэн нэг номын эхлэл өгүүлбэр байгаа. 4-р сарын цэлмэг атлаа хүүтэн өглөө цагийн зөв 13-ыг зааж байлаа. Буюу 1984 зохиолын хамгийн ихний өгүүлбэр. Бас л шууд ингээд ямар уур амьсгалд бидрийг оруулж байгаагаа илэрхийлж байна. Гэхдээ энэ дээр дөнгөж сая нэг юм логикийн жоохон алдаа болоо арчлаа л да. 4-р сарын цэлмэг өглөө гэчээд цагийн зөв 13-ыг зааж байна гэдэг чинь өдөр биш юм уу? За тэр ч яах вэ? За тэгмүүд яг энийг яагаад ярьж байгаа юм бэ гэхээр энэ хонхон шил гэдэг энэ зохиолын хамгийн ихний өгүүлбэр нь ч гэсэндээ яг энэ жагсаалт нь 4-р байранд орсон ба. За тэгээд хамгийн ихний өгүүлбэрийг нь би та бүхэнд уншиж өгье. Гэхдээ эхний өгүүлбэр нэг англи хэл дээр нийлмэл урт өгүүлбэр байсан учраас бид нар орчуулгахдаа нэг 2 өгүүлбэр болгоод хуваад орчуулсан. Гэхдээ нэг өгүүлбэр шүү тиймээс хэлмээр. Жигтэйхэн халуун жир биш тэр нэгэн зомби Нью-Йоркт юу хийж байгаагаа өөрөө ч мэдэхгүй л явсансан. Розенбергийн эхнийг цахилгаан сандалд суулган цаазалсан тэр зун шүү дээ гэж байгаа. За энэ ном дээр болохоор би өөрөө орчуулгын редактораар нь ажилласан. Миний хамгийн хайртай ном учраас үнэхээр чанартай сайн
орчуулгатайгаар гаргахыг хичээсэн учраас редакторлж явах явцдаа яг зохиолчийн хэлэх гэсэн санаа нь утга санаа нь бүгдээрээ бүрэн зөв гүйцэд гарсан байна уу гэдгийг ингээд шалгаад бараг 10 хэдэн удаа эхнээс нь дуустал ингээд уншсан ийм зохиол байгаа. За ингээд дөнгөж саялсан энэ ном бол 100 Нью-Йоркт үйл явдал нь өрнөж байгаа юм байна. Хизээ ямар 100 юм бэ гэдгийг бид нар яаж мэдэх юм бэ гэхээр Розенбергийнхнийг цахилгаан сандалд суулгаж цаадсан тэр 100 гэж хэлж байгаа шүү дээ. За Розенберг гэдэг нь болохоор эхнэр нөхөр хоёр зөвлөлт холбоот усаас Америк руу явуулсан тагнуул гэдэг тийм хэрэгт буруутгагдаад гин буруу нотлогдоод яг тэр зунаа энэ тагнуул хоёр хүнийг цахилгаан сандалд ингээд суулгаад маш өндөр хүчтэй 2000 вольт гэж би уншижсэн. Энэ цахилгаанаар зохиулаад юм алдаг ийм цаад ялыг гүйцэтгсэн тэр 100 буюу 1953 оны 100 байгаа юм аа. 1953 оны 100 бол манай номын гол дүр Esther Greenwood хэмээх охин маань 19 настай Нью-Йоркт нэг сар Нью-Йоркийн хамгийн алдартай Mademoiselle гэдэг юм загварын сэтгүүлд дадлаг хийхээр орон даяар хэдэн зуун охтуудаас сонгон шалгаруулагдаа шалгалттай тэнцээд өөр 11 охины хамтаар нийтдээ 12 охин Нью-Йоркт ирсэн байгаагаар номын үйл явдал эхэлнэ. За энэ 12 охин болохоор бүгдээрээ ингээд тодорхой хэмжээнд бичдэг сэтгүүлд ажиллах тийм боломжтой гэх юм уу. Тэгээ ийм охтууд авьяас чадвараараа сонгогдоод ирсэн. За Mademoiselle сэтгүүлийн тэтгэлэгтэйгээр бүгдээрээ зөвхөн юм охтын амьдардаг Amazon гэдэг нэртэй зочд буудалд буудаг. За энэ зочд буудалд нь болохоор зөвхөн эмэгтэй хүмүүс л орох амьдрах хэрэгтэй. За ерөнхийдөө зочд буудал гэхээсээ илүү нөгөө талаараа дотор байр шиг бодчих болно. Яа тэгэхээр зохиолчийн маань болон Эстрийн тайлбарлаж байгаагаар бол чинээлэг айлын охтууд Нью-Йорк хотод нарийн бичгээр ажилладаг. За тэгээ энэ охтууд өөр нэгэн чинээлэг залуутай гэрлэхээ хүлээнгээ нарийн бичгээр ажиллангаа энэ зочд буудалд амьдардаг гэсэн байдаг. За тэгэхээр эндээс шууд ингээд 2025 оны бидний амьдарч байгаа дэлхийн ертөнц нийгэм 1950-ад оны дэлхийн ертөнц нийгэм ямар өөр байсан бэ гэдгийг шууд харж болно. Жишээлбэл 1950-ад онд эмэгтэй хүний карьер бол их хвчлэн нарийн бичиг эрэгтэй хүний туслах хийдэг ийм ажилтай байсан байгаа байхгүй юу. Энэ загварын сэтгүүлд сонгогдож ажиллах бол угаасаа нэр төрийн хэрэг гэдгийг түрүүнд хэлсэн. Дээрээс нь нэмээд маш олон давуу талтай мэдээж дадлаг хийлгэж байгаа учраас энэ охтуудад тодорхой хэмжээний цалин өгнө. Загварын сэтгүүл учраас нөгөө янз бүрийн тэр сэтгүүл дээр гарч байгаа гоо сайхны бүтээгдэхүүнүүд, гоёл чимээл, хувцс, хунар фэшн тийм дэлгүүр мэлгүүрүүд бүгдээрээ энэ охтуудад өнгөө бэлэгсэлтэй явуулдаг. Эсвэл Blooming Dale гэдэг маш алдартай дэлгүүр байдаг Нью-Йорк хотод. Энэ дэлгүүрт хямдралтай худалдаа авалт хийх ч юм уу тиймэрхүү боломжууд нэгдэн. За загварын сэтгүүл учраас маш олон алдартай хүмүүстэй уулзах боломжууд гарч ирнэ. За энэ 12 охиныг бол маш онцгойлон үзээд янз бүрийн өглөөний цайны арга хэмжээ, номын, киноны нээлт, оройн бүжиг, шоу, цэнгэн ингээд амар тийм glamorous буюу тийм тансаг чамин гоё амьдрал яг энэ нэг сарын хугацаанд энэ охтууд амьдарч болно. Гэхдээ дөрөвний номын эхний өгүүлбэрт гарсан шиг манай номын гол дүр Эстер болохоор яг энд юу хийгээд мэдгүй буюу яг юм бусдаасаа юм тусгаарлагдмал бүх орчноосоо ингээд нэг юм жоохон тусгаарлагдсан байдалтай. Зөвхөн тэр нэг Розенбергийнхнийг цахилгаан сандалд суулгаж цаазсан тэр үйл явдал дээр ингээд төвлөрөөд байгаад байдаг. Amazon зочид буудалд амьдарч байгаа Mademoiselle сэтгүүлд дадлаг хийж байгаа 12 охин байгаа шүү дээ. Нэг нь Эстер. За Эстрийн хувьд болохоор нэг 2 охинтой нь арай илүү тогтно. Гэхдээ энэ 2 охин бол хоорондоо нэг нэгнийхээ яг эсрэг нь туйлна гэсэн. За энэний нэг нь болохоор Doreen гэдэг охин байгаа. Энэ Doreen бол ер нь маш их эрх чөлөөтэй. Тухайн үеийнхээ нийгмээс эмэгтэйчүүдэд тавьж байгаа ямар нэгэн шаардлага тэр зүйл баригдахгүй. Дээрээс нь жишээлбэл Mademoiselle сэтгүүлч гэсэн энэ 12 охин тодорхой хэмжээний дүрм журм тавиад ийм тийм ажил хийн, ийм тийм арга хэмжээнд оролцсноо гэдэг шалгуур тавьж байгаа бол Doreen тэрийг нь ерөөсөө үл тоосон нэг юм rebel гэж ярьдагтай илүү босгоч, тэмцэгч юм сэтгэлгээтэй охин байгаа. За дотроо болохоор Esther яг юм Doreen шиг би яаж болох вэ? Яаж ийм дураараа дүрм журмыг зөрчдөг
зөрөгтэй болох вэ гэж боддог. Би Doreen шиг болмоор байна. Би Doreen-тай найзлмаар байна гэж. Нөгөө талд нь болохоор Betsy гэдэг охин ба Kansas мужаас ирсэн. Kansas-ийн бас нэлээд хөдөөний мужаас ирсэн охин юм шиг байна. Тэнгүү тэр охин болохоор Doreen-ийн яг эсрэг нь өмсөж байгаа, зүүж байгаа хувц сүннэр тэр дүрм журмыг дааж байгаа байдал, ярьж байгаа зүйл гэд бүгдээрээ нэг юм цэвэр ариун, яг дүрм журмыг сайн сахидаг, яг л тийм сайн охины дүр байгаад байдаг. За тэгэнгүүт Esther болохоор Doreen-тай нийлээд нөгөө Betsy гэж охин дорд үзэх хандлагатай байгаад байдаг. За тэгээ ер нь бол энэ хүн ном маань илүү юм одоо эмэгтэй хүнд нийгмээс ирж байгаа шалгуурууд те сэтгэл зүйн одоо хямрал, сэтгэл готрол тэгээ дээрэс нэг хүний бодит амьдралын түүх гэх мэт зүйлүүд байгаа учраас тийм амар адал явдалтай ном шиг их өрнөл бол байхгүй. Гэхдээ би бол хизээч энэ номыг яг 100% гоёор энэ суваг дээр бас ярьж чадахгүй. Яа тэгэхээр үнэхээр уншиг болгонд л нэг шин зүйлийг ойлгож авч болдог тийм гүн гүнзгий ном байгаа. Тийм учраас энэ бол дөнгөж одоо амталгаа гэж та бүхэн ойлгоорой. За Эстрийн хувьд бол аль болох ингээд нэг Doreen-той нийлээд тэр галзуу Нью-Йоркийн амьдралыг жоохон эрх чөлөөтэй галзуу тэр юм охины амьдралыг үзье гэж хүсдэг боловч яг үнэндээ Doreen-той хамт нэг шүн гараад яваад ирээд дотроо бол ерөөсөө Doreen-ыг тэр согтуу байгааг юм ч юм уу те эсвэл тэр эмэгтэй одоо яаж эрэгтэй хүнтэй нялуурж ин сэтгэнж ин тэр бүх зүйлийг хараад би бол энэ хүн биш юм байна гэд өөрийгөө Doreen-аас холдуулаад илүү нөгөө би бол хичнээн гаднаа Doreen-тай адилхан байхыг хүсэж байгаа ч гэсэндээ яг дотроо сэтгэл дотроо бол Betsy юм байна. Betsy-тэй л нийлнэ гэж бас шийдвэр гаргаж байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээнд Esther энд яг нөгөө coming of age гэж ярьдагтэй насанд хүрсэн хүн болж байгаа үйл явц процессыг нас энэ номоор дамжуулж өгсөн байна. Ямар ч тач нэг өглөө Esther өглөө босоод өглөөс ирээд огт орноосоо босмооргүй санагддаг. Орноосоо босгүй цайгаач уухгүй үдээс өмнө л ерөөсөө орондоо хэвтэж байгаад үдээс хойшоо Central Park орч тэнд ямар нэгэн зүлэг болоод хэвтнээр төлөвлөө байжсэн чинь утсан дуурайд за нөгөө загварын сэтгүүлийн одоо редактор нь ерөнхий редактор JC гэдэг эмэгтэй байгаа. За энэ бол бас загварын сэтгүүл эмэгтэйчүүдэд зориулсан загварын сэтгүүл учраас редактор нь эмэгтэй хүн ийм том албан тушаалд ирсэн байгаа. Тэрнээс ш эмэгтэй хүн ийм том албан тушаалд ирэх нь маш тийм ховорхон тохиолдол. За тэгээ JC бол Эстрийг офис дээр хүрээд иргээд дууддаг. Эстер өөрийгөө ямар нэгэн гин буруутай зүйл хийсэн ч юм уу те яагаад надад дуудах болоо гэд гайхаад загварын сэтгүүлийнхаа офис дээр очиход JC редактор нь Эстрийг хүлээж авна. Тэгээд Эстрээс асууж байгаа хамгийн ихний асуулт нь болохоор Эстер чи ажилдаа дургүй байгаа мó? Энэ ажил чамд сонирхолгүй байна уу гэж хариулахад Эстер үгүй надад сонирхолтой байна гэж хариулдаг. Тэнгүүд нь JC үргэлжлүүлээд хэрвээ чи өөрөө ингээд ганцуугаар шамлаад энэ ажилдаа энэ дадлагыг тултал нь ашиглаж чадах юм бол чамд маш их боломж гарч ирнэ. Жишээ нь өнгөрсөн жил яг энэ ажлыг хийжсэн охин Times Tool-д шууд ажилд орсон. Тэгэхээр энэ чамд гайхалтай санагдахгүй байна уу гэхэд Эстер бол надад гайхалтай санагдаж байна гэж хэлдэг. Үргэлжлүүлээд JC чи төгсөөд юу хий гэж бодож байгаа гэж асууна. Эстер болохоор өмнө нь энэ асуултанд шууд л хариулж чадхаар байсан. Одоо юу гэдэм би төгсөөд тэтгэлэг аваад Европ руу сургуульд явна. Эсвэл би төгсөөд сэтгүүлд ажилд орно. Тэгингээ шүлгийн номоо хийлүүлнэ. Эсвэл би төгсөөд их сургуулийн профессор болно. Тэгээд шүлгийн номоо хийлүүлнэ. Ер нь ямар нэгэн байдлаар шүлгийн номоо хийлүүлнэ гэдэг бол заавал байдаг байсан. Ийм хариулт аман дээр нь бэлэн байдаг байсан. Тэгтэл энэ удаа яг JC-гийн нүд рүү харж агаад би төгсөөд тэгнэ гэж огт хэлж чадахгүй. Оронд нь би мэдэхгүй байна гэж хариулдаг. Энэ үгийг хэлэхдээ доктороо үнэхээр мэдэхгүй байгаа юм байна. Би үнэхээр мэдэхгүй байгаа юм байна гэдгээ ойлгоод яг тэр мөчөөс эхлээд Эстрийн амьдрал нь одоо нуран унжиглан гэж хэлж баруун болно. Яагаад гэхээр энэ цаг мөчийг хүртэл Эстер өөртөө өөрийнхөө явж байгаа зам руугаа өөртөө тавьсан зорилготой маш их ихтгэлтэй байсан. Үргэлж одоо янз бүрийн уран бичлэгийн ч юм уу те эсэний шүлгийн тэмцээнд ордог, бүгдэнд нь байр эзэлдэг, маш онц сурдаг, дандаа A үнэлгээ авдаг, одоо нэр хүндтэй тэтгэлэг аваад Smith College гэдэг зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан амар алдартай сургуульд бас сурч байгаа юм байна л та. Тэгэнгүүт энэ бүгдээрээ өөрөө маш их бахархдаг байсан. Гэхдээ одоо ингээ харахаар яг энэ бүх бахархлын дуусах цаг нь ирсэн. Удахгүй яа тэгэл сургуулаа төгслөө. Гэтэл
Энэ одоо academic achievement гэдэг. Яг academic орчинд те сурахтаа сайн байна гэдэг чинь бодит амьдрал дээрээ ч гэсэн амьдрахтаа, ажиллахтаа сайн байна гэсэн үг биш. Тэгэхээр би яг юу их юм бэ? Би хин юм бэ? Би юунд сайн юм бэ? Би аль замыг сонгох вэ гэдэг ийм олон салаа замын уулзалт ирсэн байгаа юм. За үргэлжлүүлээд яг уу JC бол S3-г аль болох ингээд ажилдаа анхаарах те ингээд урам зориг ирч хүчийг нэмэх зүйлүүд хэлнэ. Чи бол угаасаа аюу авьяастай сайн охин. Чи яг энэ сэтгүүл зүгээр явах юм бол чамд угаасаа авьяас байгаа. Гэхдээ чи гадаад хэл сурах хэрэгтэй. Ийм тийм зүйл сурах хэрэгтэй гэхэд Эстер бол аль хэдийн 4-р курстэй, төгсөх курстэй ямар хичээлүүд авахаа төлөвлөсөн байгаа. Тэр дотор бол нэмж одоо гадаад хэлтэй герман хэл ч юм уу франц хэл сурах гэдэг тийм ямар ч хичээл авах зай завсар байхгүй ч гэсэндээ ямар ч байсан JC-гийн хэлсэн үгэнд нь бол за тэгнэ би энэ талаар нухацтай бодож үзээд герман хэл сурнаа гэж хариулдаг. Ер нь бол Эстрийн гэр бүлийнх нь яг л бодит амьдрал дээр зохиолчийн гэр бүлийнхэн Германаас болон Австраас одоо Америк руу дөрүүж ирсэн шиг герман гаралтай хүмүүс байдаг. За ингэснийхаа дараа JC бол Эстрийг нэг сэтгэл санаа нь жоохон докторгүй болсныг анзаараад Эстерт одоо сэтгүүлт хүмүүс янз бүрийн өгүүлэлгээ нийтүүлэх гэж явуулдаг шүү дээ. Тийм өгүүлэлгүүдээс өгөө. За чи энийг уншаад чамд гайгүй таалагдсан зүйл байна уу? Гаргаад ирээрэй гэж хэлээд үдээс өмнө бол Эстрийг ажилуулна. Үдээс хойшоогоо өдрийн цайны цагаар энэ 12 охиныг бас нэг юм хоолны газар рестораныхан хүлээж авахар болдог. Тэр арга хэмжээ рүү чи яв гэж хэлээд за тэр арга хэмжээн дээр бол Эстер ирнэ. Эстер ирсэн чинь Дорин найз нь болохоор нэг DJ залуутай танилцаа тэрнтэйгээ ер нь нэлээд тогтносоод бүх юм одоо албан ёсны орох ёстой арга хэмжээндэр ологт ирэхэд болцсон байдаг. Тийм учраас Эстер нөгөө Бетси гэдэг даруухан сайн охины хажууд суугаад Бетситэй юм ярилцсан. За Эстер бас энэ дээр ер нь бол ингээд бид нэр Эстертэй илүү их танилцж байгаа юм л та. Жишээ нь Эстер бол багаасаа нэг тийм жоохон ядуу зудуу амьдралд өссөн. Аав нь бас тэр өөрхөн салбартаа нэлээд гайгүй алдартай их сургуулийн профессор хүн байсан. Нэг шин зөвгийн нэр төрлөгч илүү эрвээхний нэг төрлийг олж нээгээд тэрэндээ өөрийнхөө нэрийг өгсөн Босны их сургуульд ингээд профессор гэдэг байсан хүн байсан боловч Эстрийг 9 настай байхад нь нас барцаан. Өвөө нь country club ажилладаг байсан. Country club гэдэг нь одоо баян хүмүүсийн амралтын өдрөөр очиод ингээд нэг гольф молф тоглоод тэндээ хоолунд идэж мэдээд амардаг нэг өдөржингөө цагийг өнгөрөөдөг тийм газар юм шиг байгаа юм. За тийм газарт ажилладаг 7 хоногийн 6 өдөр нь ажиллаад ням гарагт ажилласаа буугаад ирэхдээ Эстерт үргэлж ийм авокадо авчирч өгдөг байсан гинэ. Тэгэхээр Эстрийн хамгийн дуртай хоол бол авокадо. Тэгэд Эстер болохоор хоол идэх маш их дуртай. Хичнээн хоол идсэн ч гэсэндээ огтонч жин нэмдэггүй нь бас нэг юм давуу тал, миний давуу тал гэж ярьдаг. Гэхдээ Эстер яг өөрөө хэлж байгаа юм. Хүүхэд байхдаа би яг хүссэн хоолоо идэж чаддгүй байсан. Яа тэгэхээр эмээ нь ямар нэгэн хоол хийж өгдөг. Хоол хийж өгөх болгонд л наад одоо хоолой чинь тэдэн доллараар авсан бахаар хийсэн шүү гэдэг ч юм уу те. Тэнгүүд хоол идж байгаа биш. Төмөр зоос ажиллаж байгаа биш. Мөнгө ажиллаж байгаа юм шиг тийм сэтгэл төрдөг байсан гэ. За тийм учраас тэр ресторан болж байгаа хүлээн авалтанд бол Эстер нилээн сайн идэнэ. Нилээн сайн идэхтэй JC-тэй энэ болсон яриагаа Бетсид яриад JC намайг ингэж одоо гомдоосон, шахамдуулсан гэдэг байдлаар яриад уйлаад нэг тодорхой хэмжээнд сэтгэлээ тайвшруулчихж байгаа юм аа. Октоодын хувьд бол өдрийн хоолны дараа хийх ёстой зүйл нь ийм киноны нээлтэнд явах байсан. Очоод тэр киног нь үзсэн чинь утга санаа нь бол Эстрийн хувьд маш уйдгартай. Хоёр охин хоёр залуу гарч байгаа. Хоёр охины хувьд бол нэг нь илүү секси, сэтгнүр одоо эрх чөлөөтэй галзуу охин нөгөөт нь болохоор яг бидний мэддэг сонгодог классик сайн охин тий. Тэнгүүд киноны төгсгөл яад юм бэ гэхээр сайн охин нь сайн залуутай нийлээд гэр бүл болоод дуустдаг. Нөгөө охин нь болохоор синглэрээ Европ руу яваад дуустдаг. Ийм үйл явдал гардаг. Гэтэ энэ киноны үйл явдлыг ингээд товчхон бичиж байгаа ч гэсэндээ цаанаа нэлээд юм том утга учиртай. За энийг бичлэгийнхаа төгсгөлд ярих гэж бодож байна. За ингээд киногоо үзэж байжсэн чинь гэнэт Эстрийн дотор нь бүр амар муухаараад шууд бөөлжмөр санагдана. Кино театраас гараад явах гэсэн чинь яг хажууд нь суужсэн Бетси чи хайчж байгаа юм бэ? Миний дотор муухаараад байна гэсэн чинь минийх ч гэсэн хоёулаа хамт явъя гэд. Тэр хоёр кино театраас таксинд суугаад нөгөө Amazon зочд буудлын руу явж байгаа. Тэр хоорондоо хоёулаа ингээд таксинд бөөлжөөд нэг нэгнийхээ одоо үсийг нь барьж өгөөд гэдэг ч юм уу те. Хоёулаа зочд буудлын руу оронгуудаа зочд буудлынхаа нэг 0 руу ороод ингээд бөөлжөөд гүйлгээд хоолны орлого олцсон байгаа даа байхгүй юу. Тэгээд энэ син ч гэсэндээ бас маш онцгой. Яа тэгэхээр энэний өмнө нөгөө Doreen гэдэг найз нь амар согтцсон. Эстер дээр ирээд Эстрийн өрөөний үүдэнд нь бөөлчөд Эстер бол Дориныг
огт тоохгүйгээр шууд ингээд хаалга хаагаад огт дорой нэрээгүй юм шиг дүр үзүүлдэг. Эсвэргээрээ бэцийг үйлч болохоор бэцэд одоо илүү өсийг нь барьж өгдөг ч юм уу те ингээд толгойг нь ингээд барьж өгөө толгойг нь түшээд өөлжүүлж байна гэх илүү их нөө бэцийг хүлээн зөвшөөрж гинөө бэцийг сайн хандж байна буюу дотоод сэтгэлдээ түрүүн хэлсэн муу охиноосоо зайгаа аваад сайн охин руугаа илүү юм хандж байгаа нэг тийм сэтгэл зүйн өөрчлөлтийг бас үзүүлж байгаа. За ингээд нэлээд хэсэг бөөлжж гүйлгээд нойлын өрөөндөө ингээд нүдэн ханаад шалан дээр нь хөвтчихсэн чинь ийм сувлэгч ирээд тэднэрт тариад өрөөнд нь ингээ оруулж байгаа. Яасан бэ гэсэн чинь нөгөө өдрийн хоолнд нь хүлээж авсан рестораных нь авокадо хавчны магтаа салаад нь муудсан байсан. Тэгээ тэрнээс болоод тэр салаадыг эцсэн 11 охин 11 бүлээ хоолны хордлого болцсон байгаа юм байна. Эстер ямар ч байсан эмч нойр сулах тариа хийж өгөөд унтаад сэрээд ирсэн чинь би нарай тэнгэрч гисэн ингээ харсан чинь нөгөө Дорин гэдэг найз нь DJ залуутай уулзж агаад ирсэн болохоор тэр өдрийн хоолыг идээгүй тиймээс ганцаараа ирүүл үлдсэн. Дахианы шүл барьчихсан. Эстерт шүлтэй аяга өгдөг. За эндээс бас бид нар харахад Дорин гэдэг нэг талаасаа хэтэрхий галзуу секси юм эмэгтэй юм шиг боловч нөгөө талаасаас хүнийг юм халамжлах сэтгэлгээтэй буюу илүү нэг уламжлалт эмэгтэй хүний тийм тал ч гэсэндээ энэ хүнд байгаа гэдэг нь бол Эстерт аягүй сонирхолтой санагдана. Өдрийн хоол идсэн ресторанынхан огтоос уучлалтгүйгээд хурдан эдгээрээ гээд бэлэг сэлт явуулсан байсныг дотор нэг юм богино өгүүллийн ном байдаг. За тэр өгүүллийн номыг Эстер уншиж эхэлнэ. Орноосоо босох хэмжээний бол хараахан тэнхрээгүй байгаа. Номон дээр болохоор нэг юм инжирийн модны тухай нэг өгүүлэг байсан. За тэр өгүүлэг бол Эстерт маш их таалагдсан. За тэр нь ямар өгүүлэг юм бэ гэхээр нэг еврей эрийн байшин католик шашны сүм хоёр зэрэлдээ оршдог. Тэр хоёрын нэг арын хашааных нь тэг голд нь нэг инжирийн мод ургадаг. За инжир жимс ургаад боловсрох үед нь болохоор нөгөө еврейэр за сүмээс болохоор маш үзэсгэлэнтэй хар арьстай гэлэнмаа гарч ирээд тэр хоёр ингээд ээлжлээд инжирийн модноос жимсээ цуглуулад өөр өөрсдийнхөө одоо гэртээ очиод тэр жимсийг эздэг. За ингээд нэлээд хэдэн хавар өнгөрсний дараа нэг удаа инжирийнхаа модоос инжир жимсээ түүхээр тэр хоёр маань гараад ирэх үед ийм өндгөн дотроосоо дэгдэхээ гарч ирж исэн үйл явдал болт юм байна л да. Тэр үйл явдлыг нь хараад еврей эр болон гэлэнмаа хоёр одоо ингээд анх удаа нэг нэгнийхэн гарынх нь ардаа ингээд зэрэгцээ зогсчоод гарынхаа араар л шүргэлцэж үзэж байгаа. Гэхдээ тэр явдлаас хойш дахиад хизээш тэр гэлэнмаа инжирийн модноос инжир жимс түүхээ ирээгүй оронд нь галтгооны нэг ааштай одоо авгаа инжир жимс түүхээр ирдэг болсон тухай юм түүх байдаг. Энэ түүхээ Эстерт айгүй гүн сэтгэл төрүүлнэ. Болдог бол би энэ номоор энэ мөр хоорондоор ингээд шурууж ороод тэр инжирийн модон дээр нь очиод инжирийн модны доор хөвтгийнсэн гэдэг тийм бодол Эстерт төрнө. За нөгөө талаараа болохоор еврей эр болон католик шашны одоо сүмийн гэлэнмаа хоёр яг өөрт нь өөрийнх нь одоо болцдог залуу гэх юм уу Бади гэдэг залуу байгаа. Бади болон өөрийнх нь сануулдаг. За энэ Бадигийн түүх бол бас энэ номонд нэлээд юм томоохон байр суурь эзлээ. Эстер 5 жилийн туршид Бадид сайн байсан. За тэгж жагаад Бари бол түүн рүү эргэж харах болсон. Одоо Эстерийг зөрүүлээд анхаарах сонирхох болсон гэх юм уу. Тэр нь бол Эстерт маш их таалагддаг. Бари болохоор Йелийн их сургуульд сурдаг. За тэгээд Йелийн их сургуулийн амжилттай төгсөөд анагаахын их сургуульд сурсан байгаа ийм залуу юм байна. За тэгээд Бади бол ер нь ингээд Эстерийг жоохон доорт үзэх маягтай. Жишээлбэл Эстер чинь ингээд шүлэг яруу найрыг бичдэг. Англи хэл утга зохиолоор сурж байгаа ийм охин штэ тий. Тэгэнгүүт л чиний наа бичиж байгаа шүлэг чинь зүгээр л хумхын тоос штэ гэж хэлдэг ч юм уу. Бадигийн ээж Эстерийн ээж хоёр хоёулаа их сургуулийн нэг ангид сурж байсан найзууд. Тэгээд хоёулаа ер нь Бадиг Эстерийг айгу ам сайтай байдаг. Энэ хоёрыг ер нь нийлүүл гэж нэлээд оролцдог. Эстерийн ээж нь нэмэн байнга Эстерт хэлдэг. Бади бол үнэхээр цэвэрхэн, үнэхээр сайн хүү. Тийм болохоор чи Бадигийн төлөө чи ч гэсэндээ цэвэр, чи ч гэсэн сайн бай гэж бол Эстерт байнга хэлдэг. Ер нь бол одоо юу гэдэг өөрийнхөө охин биеийг Бадид зориулаад хадгалаа л гэсэн юм утга санаатай зүйл хэлээд байгаа шүү дээ. За Бади болохоор бас Эстерт бол зүгээргүй гэж түрүүн хэлсэн. Яг Йелийн их сургууль сурч байхдаа буюу одоо нэг ганц 2 жилийн өмнө юм шүү байгаа юм. Эстерийг бол нөгөө хаврын одоо бүжгийн үдшилтэд урьхаар ирсэн. Эстерийн коллеж байдаг тосгонд ирээд гэхдээ
Тэр үедээ Джон гэд бас Эстрийн таньдаг нэг охинтой өдрийн хоол идэх гэж ирсэн. Тэр завсраараа Эстертэй уулзаад Эстрийг хаврын баярынхаа бүжинд урьж байгаа юм. За энэ явдал бол Эстерт маш их таалагдсан. Эстер маш их баярлаад тэр урилгыг нь хүлээж авдаг. За дараа нь болохоор хаврын болоод тэр бүжигт нь явдаг. Тэр бүжиг нь бол нэг тийм он сонирхолтой байхгүй. Тэр хоёр ингээ хоёулаах ингээд баг хідэн алхмын зайтай ингээд бүжиглээд бүжиг дуусны дараа нэг байшингийн ардуур орчоод Бади Эстрийг үнссэн төдий гэж байгаа юм аа. За тэгэхээр дахиад би сануулгах хэрэгтэй байх энэ 1950-ад оны үйл явдал. Тэр үед бол яг эмэгтэй хүн ариун байх хэвээр гэрлэхээс өмнө хүнтэй унтж болохгүй гэдэг ч юм уу те. Яг эрэгтэй хүнд ч гэсэндээ өнгөн дээрээ яг тийм ижлэхэн шаардлага тавьж байгаа учраас Эстрийн хувьд бол яг Бадиг бас тийм өөртөө адилхан гэж боддог учраас одоо саяны эмхүүтэн хүндий хол бүжиглэх ч юм уу, ив хавгүй өсөлцөх ч юм уу те тэр зүйл бол Эстрийн хувьд энгийн зүйл. За Эстер энэ бүхнийг бол коллежийнхаа охтуудад бүр ингэж маш их гайхуулж ярина. Гэхдээ нэг л өдөр Эстер Бадиг одоо хоёр нүртэй залуу юм байна гэдгийг нь олж мэддэг. За яа гэм бэ гэхээр Эстер Бади хоёр бас нэг удаа ингээ уулзсан байхдаа Эстер Бадигаас асуудаг. Бади чи ер нь хүнтэй унтж үзсэн үү гэсэн чинь Бади болохоор за яг хүнтэй унтж үзсэн. Би өнгөрсөн 100 одоо зөөгч хийдэг байхдаа хамт зөөгч хийдэг байсан тэр охинтой унтсан гэд Эстерт шууд амар сонин санагдаад нэг л удаа юм уу олон удаа юм уу гэдгсэн чинь тэр зунжингаа гэж байгаа байхгүй. Тэгмэд Эстрийн зүү дургхан хоёр нь одоо зэрэг бүрч байгаа. Яа тэгэхээр энээс өмнө энэ Бади гэдэг залуу бол Эстрийг ингээд бараг өөрөөс нь илүү туршлагатай юм секси одоо сэтгэн чаддаг ийм эмэгтэй байна гэдэг ийм мэдрэмжийг төрүүлсэн. Өөрөө бүр юу ч мэдэхгүй цэвэр ариун амтан юм шиг мэдрэмж төрүүлээд яваад байтал яг үнэндээ бол Бади хоёр нүртэй юм байна. Тэгээ Эстер мэдээд за тэр хүчээс хойш л ер нь Бадиг үзэхээ болчдөг. Ийм бас зүйл явж байгаа. Энд бол яг Эстрийн сэтгэл зүйтэй ертөнцийг үзэх үзэл тухайн үед Эстерт нийгмээс суулгасан бүх зүйлийг харах тэр өнцөг үзэл ёс суртахуун гэдэг зүйлүүд бол гарч ирж байгаа юм л да. Яг Эстрийн хувьд бол тийм ингээд эмэгтэй хүний одоо ариун нандин байдал эхнэр болж чадах тэр чадвар юу тиймдээ нэг юм эхнэрлэг тийм зан характер гэдэг ч юм уу. За тэгэл ээжээс нь Бадигийн ээжээс нийгмээс ирж байгаа чи ариун нандин бай гэдэг дарамж халтвал тасралтгүй ирж санаан зовж байгаа. Гэтэл Эстерт бас өөрийнх нь тис өөр хүсэл эрмэлзлүүд байгаа. Ямар ч тач Эстрийг бол энэ загварын сэтгүүлийн дадлагад ирэхээс нь өмнө хэдхэн сарын өмнө Бади уцтаад сүрье гэдэг өвчин туссан. Тиймээс хичээл сургуулиасаа завсарлага аваад тусдаа яг энэ сүрье өвчтөө хүмүүсийг эмчилдэг эмнэлэгт очиж эврэхээр болсон гэдгийг бол Эстерт хэлнэ. За энэ нэг талаараа Эстерт бүр ингээд тайвшрал их чөлөө өгч байгаа. За би энэ Бади гэдэг хүнтэй байнга одоо цагт харилцаар харилцах юм уу. Энэ хүнтэй заавал юм уулзах шаардлагатай гэдэг тэр нэг дарамтаас ангижирч байгаа. Нөгөө талаараа болохоор Эстер Бадид дахиж уулзах болио гэж хэлчихсэн бол одоо би энэ муудсан учраас яг аргагүй би энэ сайжрахыг хүлээх тийм шаардлагатай болсон гэж байгаа. За ингээд Эстер зочдлынхаа өрөөнд иймэрхүү зүйл бодоод хэвтчихсэн чи утсан дуураад нэг юм жоохон хальт гадаад юм шиг аялагтай хүн ярьдаг байхгүй. Тэр хүн болохоор өөрийгөө би Константин байна гэж танилцуулдаг. Тэр нь болохоор Бадигийн ээжийн Эстерт одоо танилцуулсан хүн юм байна. Тэр Константин болохоор Нэгдсэн үндэсний байгууллагад синхрон орчуулагч хийдэг. За энэ залуутай Эстер уулзаж үзнэ. Энэ залуутай Эстер уулзаад Нэгдсэн үндэсний байгууллага нөгөө байшин татвар нь аялж үздэг, орж үздэг. За тэгээд орос хэлнээс синхрон орчуулга хийгээд шууд ингээ орсоор янз бүрийн хэл зүгнүүдийг шууд сонсонгоо орчуулад явж байгаа. Тийм мундаг орчуулагч охинтой тааралдаад Эстер бол би үнэхээр юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй хангалтгүй хүн юм байна гэдэг мэдрэмжийг авна. Өмнө нь бол Эстер ингээ өөрийгөө би дандаа ийм шагнал авдаг, ингэж онд сурдаг, ингэж сэтгэлийг авсан юм мундаг хүн гэдэг ингээ боддог байсан бол яг энэ үйл явдлын дараа болохоор өөрийнхөө бүх чадахгүй зүйлүүдийг баг би бүжиглж чадахгүй, би дуулж чадахгүй, би ингэж чадахгүй, би тийж чадахгүй гэд өөрөөр хэлбэл сэтгэл зүйн байдал нь улмалт ордоод улмал юм өөртөө итгэлгүй болоод идэг. За үргэлжлүүлээд Константинтай хамт арай хоол идээд Константины гэрт нь очино. За ингээд Эстер Константинтай ямар нэгэн зүйл болох болов гэдэг юм хүлээлт байсан боловч Константин юу ч хийдэггүй зүгээр л ингээд тэр хоёрын орон дээр ингээд дуг хийчихэж байгаа байхгүй.
Шүн дунд Эстер сэрэл Константиныг хараад ямар ингээд царайлаг үзэсгэлэнтэй гэж хэлж болохоор залуу вэ гэж боддог. Гэхдээ нөгөө талаас бид зүгээр л өнөөдөр уулзсан болохоор би энэ хүний эхнэр нь биш болохоор л энэ залуу надад үзэсгэлэнтэй харагдаж байгаа юм аа гэж боддог. Тэгэхээр Эстрийн тархинд нь бол хүний эхнэр болох гэдэг нь бас харилцааны шал өөр хэмжээсийг гаргаж ирж байгаа юм уу те? Тэр хүнд үйлчлэн тэр хүний эхнэр болно гэхээр шууд тэр хүн Эстерт таалагдахгүй юм байна. Угаасаа Эстер намн дээр нэлээд хідуутай хэлдэг. Би ямар ч байдлаар эр хүнд үйлчлэмээргүй байна гэдэг. Эстрийн ээж болохоор нэг юм бичгийн машин шиг зүйл ашиглаад түргэн шивдэг тийм ажил хийдэг. Тэгээ тэрийг Эстерт байнга зааж өгье гэдэг байхгүй. Чи энийг хэрвээ сурчих юм бол дараа нь чамд аюу хэрэгтэй штэ гэдэг. Гэхдээ Эстер тэрийг сурахыг хүсдэггүй. Яагаад тэгэхээр тхиим бол хин нэгэн эрэгтэй доор нарийн бичих юм уу. Тиймэрхүү ажлыг хизээч би эрэгтэй хүнд үйлчлэхийг эрэгтэй хүний доор ажиллахыг хүсэхгүй байна гэдэг ийм бодолтой. Эстрийн хувьд бол энэ бас л нэг Константин гэдэг тэр залуутай би гэрлээгүй учраас би тэр хүнд үйлчлэхгүй байгаа учраас тэр залуу надад энэ сэтгэл татам харагдаж байгаа маа гэдэг нь Эстрийн хувьд бас нэгэн шинэ ойлголт ололт штэ тий. Энийг ойлгож олж авчаад Эстер өөрийнхөө зочд буудлын өрөө рүү явна. Зочд буудлынхаа өрөөнд очоод Эстер нөгөө инжирийн модны тухай өгүүлэлгээ эргэн боддог. Ингээд миний бас энэ амьдралтаа уншижсэн хамгийн гайхалтай хэсгийг энэ номдэр бичсэн байдаг. Би шууд намнаас нь уншаад өгье. Миний амьдрал яг л үлгэрт гардаг ноохон инжирийн модод л нүдэн дээр минь салаалан ургахыг би харав. Нийл ягаан бөндөр инжир жимстэй салаа мөчөр бүрээсэн гайхамшигтай ирээдүйн намайг даллаж нүд ирмэн байх шиг. Нэг инжир нь нөхөр, хүүхэд, жаргалтай орон гэр, нөгөө инжирүүд нь алдартай найрагч, гоц ухаантай профессор, сайн редактор, EG, Европ, Африк, Өмнөд Америк хийгээд Константин, Сократ, Атила цаашлаад жигтэй нэр жир бус мэрэгчлээ амрагууд мань байна. Өөр нэг инжир нь Олимпийн наадмын эмэгтэй багийн авраг байх юм. Имжир бүрийн наан цаана ахаад миний ялгаж чадхааргүй өчнөн олон инжир байв. Би тэднээс алийг нь сонгохоо шийдэж ядан түүнээсээ болоод өсөж өөхөх шахсан хүн инжирийн модны нөмөрт сууж буйгаар өөрийгөө харлаа. Би яг энэ номыг ковидын дараахан 5 жил ажилласан ажлаасаа гараад фриланс ажил гэж байдаг шүү дээ. Ном орчуулж байсан. Тэр номыг орчуулж авах үедээ давхар уншсан. Би гэрийнхаа ойролцоо байдаг юм кофе шопд суугаад тэгээд номынхоо тэр өдрөө хийх ёстой орчуулгаа хийчээд үргэлжлүүлээд энэ номыг уншаад эхэлсэн. Амар таалагдсан байсан болохоор яг үргэлжлүүл уншмаар санагдаад хэнгүүтээ тэр суужсэн кофе шопоос нэг хундаг вайн захиалаад тэгээ ингээм уншсан баггүй юу. Тэгээ яг саяны нэг хэсгийг ингээм уншаад би ингээд өөрөө ирэхгүй ингээд цонхоор гадагшаа хараад тэгээ яг мэдээж олон нийтийн газар байгаа учраас шууд ихгүй гэсэнтэй толгой дотор бол ингээд миний ирүү зүгээр шууд ингээд газар үзсэн. Яа тэгэхээр яг энэ номыг уншсан цаг үед надад төрсэн мэдрэмж яг саяны инжирийн модтой энэ мэдрэмж байсан. Би ч гэсэн Эстертэй адилхан ингээд үргэлж хичээдэг, үргэлж онц сурдаг. Бас Эстертэй адилхан айлын том охин бас л тэтгэлгээр их сургууль сурсан гэдэг ч юм уу тий. Тэгээд яг их сургуулаа сураад төгссөний дараа ажлын байран дээр хамгийн ихний ажил бол гэхдээ амархан байсан. Надаа ямар ч туршлагагүй учраас яг олдсон ажлыг л хийж байгаа штэ. Тэрний дараа тодорхой хэмжээнд ажлын туршлагатай болцоод ирсэн чинь нэрнгээсээ яг энэ инжирийн модны доор аль инжирийг сонгохоо мэдэхгүй ангаагаа сууж байгаа. Өсөөд үлбэрч өгөхгээ сууж байгаа Эстертэй ижлэгэн болсон. Яагаад тэгэхээр би тодорхой хэмжээнд айлын том охин болоод ч тэр юм уу онц сурдаг байсан хийсэн бүхэндээ сайн байсан болоод ч тэр юм уу тийм тодорхой хэмжээнд амбицтай. Тэгээд айгүй олон юм салаа зам миний өмнө байгаа юм шиг санагддаг. Айл нэг салаа замаар нь явчих юм бол бусад бүх нөгөө салаа замууд нь хаагдчих штэ тий. Тэнгүүд яг аль руу явахаа ингээ мэдэхгүй тийм байдалд орсон байсан. Гэтэ тийм байдалд орсныгоо би хизэж үгээр илэрхийлж чадахгүй даадсан. Зүгээр л юм маш юм толгой эргэсэн, confused болцсон тэг ингээд сонголт хийж чадахгүй яг юм гаццсан тийм мэдрэмжтэй байгаадсан байхгүй. Тэнгүүд яг энэ номын саяны хэсгийг уншаад энэ юм биш үү? Би яг энэ олон инжирүүдээс алийг нь сонгож чадхаа мэдхгүй ингээд яваад байгаа юм байна гэдгийг бол ойлгож аваад тэгээд энэ ном яг тухайн үедээ намайг юм ойлгосон, миний хэлж чадахгүй байгаа зүйлийг хэлж чадсан. Тийм ном юм шиг санагдсан. За буцаад номынхаа үйл явдал руу оръё. Эстерийн бол яг Нью-Йоркт байх 1 сарын хугацаа дуусчихж байгаа. Хамгийн сүүлийнхаа өдрөө Эстер
хувцас баглах гэсэн чинь нэг л баглах чадахгүй. Хамаг одоо Нью-Йоркоос баахан авсан үнэтэй гоё тансаг чамин хувцснуудаа ингээ шалгаараа дөрөв оваалцсан сууж исэн чинь Doreen найз нь орж ирээд Нью-Йоркт өнгөрүүлэх сүүлийн шөнөө гоё хөвгөлтөө өнгөрөөё гарья гэж хэлээд Эстрийг аваа гардаг. За ингээд нэгэн house party-нд очино. Тэр house party-нд Doreen бол мэдээж нөгөө DJ найз залуутайгаа нийлээ яваад өчөж байгаа. Эстрийг болохоор Marco гэдэг нэг юм залуутай ингээд баг ингээд нийлүүлээд гэх юм уу те ингээд нэг танилцуулсгээд орхиж байгаа байхгүй. Тэр Marco гэдэг залуу нь болохоор гэсэн чинь woman hater гэж Эстер хэлсэн байгаа. Эмэгтэй хүнийг үзэн ядарч. Одоо бол бид нар misogynist гэж ярьдаг шүү дээ. Угаасаа эмэгтэй хүнийг дорд үздэг, эрэгтэй хүнд үйлчлэх ёстой гэж ингэж үздэг хүн байдаг. Тэр залуу бол Эстрийг хүчирхийлэх гэж оролдоод азар Эстер одоо өөрийгөө хамгаалж авч үлдээд буцаад цашд буудалтай ирнэ. Тэр үйл явдал бас Эстерт нэлээд одоо цохилт болоод үлдчихэж байгаа. Эстер цашд буудалтай ирээд өөрийнхөө тэр бүх шинэ авсан хувцснуудыг цашд буудлынхаа дээвэр дээрээс бүгднийг ингээ салхинд хийсгээд нэг ч хувцс үлдээгээгүй. За тэр бүхэл гэрлүүгээ одоо маргааш нь галт тэрээр буцаа авах гэсэн чинь өөс хувцгүй болцсон. Нөгөө Бэци гэдэг найзаасаа цагаан самц ногоон юм юбг аваад өмсөж байгаа. Дээрээс нь имээд өчигдөр ингээ Марко Эстрийн хацар дээр ингээ хоёр хуруугаар ингээ цус болгоцсон. Тэр цусыг нь огт угаахгүй арчихгүй ингээ явж байгаа байхгүй. Галт тэрэнд мэдээж хүмүүс ингээ Эстер лайг сонин харна штэ. Хацар дээр ингээ цус болцсон. Хараас нэг монтаагүй өрөөсөн згсээсэн залуухаа явж байгаа юм чинь. Тэнгүүд Эстер энэ хүмүүс яах над руу гайхаж хараад байгаа юм бэ гэдгийг ойлгохгүй байгаад байгаа. Тэр нь ч гэсэндээ нөгөө сэтгэл зүйн хувьд аль хэдийнэ бодит ертөнцөөс ингээ нэг юм жоохон тусгаарлагдсан, салцсан байна гэдгийг харуулж байгаа юм. За Эстер өөрийнхөө төрлөх хоттой очино. Ээж нь Эстрийг тосож аваад нэг таагүй мэдээ дуулгана. Тэр нь юу юм бэ гэхлээр Эстер Нью-Йорк руу явахаас өмнө Harvard-ийн сургууль 100-ны тийм бичих сургалтанд бүртгүүлсэн байдаг. Тэгээ өөрийгөө бол тэр нь үлдсэн зунаа одоо Harvard тийшээ яваад маш юм сонирхолтой өнгөрөнөө. За саяны одоо Нью-Йоркт болсон тэр Нью-Йоркт байсан тэр нэг хэцүү нэг сарыг одоо ингээ Мартияг ингээ хүлээж исэн боловч тэр нь талаар болчихж байгаа юм. Эстер ээжтэйгээ хамт хотын захад suburb гэж ярьдаг те хотын зах хэсэгт тийм байшинд амьдардаг. За ингээд гарах гарцгүй болчихно. Эстер уул нь өөрөө ээжтэйгээ бас нэг тийм таарамжтай биш. Ямар ч тохиолдолд ээжтэйгээ 7 хоногоос дээш явах цаг хамт өнгөрөхгүйгээ шийдсэн боловч яах ч аргагүй. Одоо ингээд ээжтэйгээ байгаасуур аргагүй болчихно. За ингээд энэ зүүн юу хийх вэ? Яг л одоо нөгөө инжирийн модны жимснээс нь аль жимсийг авч идэхээ мэдгүй байсан шиг энэ зүүн ч гэсэндээ юу хийхээ мэдэхгүй. Магадгүй одоо төгсөх курст орох гэж байгаа юм чинь төгсөлтийн ажлаа бичээд эхлэх үү? Эсвэл нэг найзандаа очиод зөөгчөөр ажиллах уу? Эсвэл яах вэ? Ном бичих үү? Эсвэл нөгөө ээжийнхээ хүсээд байдаг түргэн шивдэг тэр имийг сурах уу гэдэг ч юм уу те. Урд нь маш олон сонголт гараад ирж байгаа. Ингээд Эстер юу гэж шийддэг вэ гэхээр за би энэ зүүн ерөөсөө уран зохиолын ном бичнэ, роман бичнэ шийдээд 2 хүүгэл хурвчин нэг өдөр бүтэн өдөр суугаад. За тэгээд Эстер бүтэн өдөржингөө бодож суусны эцэст 2 хүн өгүүлбэр бичснийхээ эцэст юу гэж дүгнэж байгаа юм бэ гэхээр надад амьдралын туршлага байхгүй байна. Тийм болохоор би туршлагагүй юм жийгаа бичгэвдээ. Дараа нь би туршлагатай болохоор номоо бичих юм байна гэд энэ номынхаа ажлыг хойшлуулж байгаа. Гэхдээ Эстер бичиж чадахгүй болчлоо. Уул нь бол өмнө нь ингээд үгс өөрөөс нь ундран гардаг тийм хүн байсан байгаа байхгүй юу? Гэтэл энэ удаад бичиж чадхаа болцсон. Тэрэн дээрээ нэмээд уушиж чадахгүй, анхаарал нь төвлөрөхгүй. Эстер усанд орохоо болчдөг. Тэгэхээр тэрхүү өнөөдөр би усанд ороод бохор болоод маргааш усанд орохоос хойш яагаад би дахиад усанд орох ёстой юм бэ? Яагаад би өнөөдөр усанд орох ёстой юм бэ гэдэг ч юм уу тий. Хоол идэж чадхаа байлна. Хоолоо унд авч чадхаа байлна. Ингээд хамгийн аимшигтай нь Эстер унтаж чадхаа байлна. 7 хоног, 7 шөнө нэг ч цурам хийгээгүй. Гэр бүлийнхаа эмчтэрээ ингээ очиод хэлсэн чинь гэр бүлийн эмч нь нойрны им бичиж өгдөг. Тэр нойрны имийг угаад ч унтж чадахгүй. Тэгсэн гэр бүлийн эмч нь болохоор за чи сэтгэл засалж эмчтэй уулзах цаг нь болжээ. Ингээд Эстер ээжтэйгээ хамт Gordon гэдэг сэтгэл засалж эмчтэр очиж уулзж байгаа юм. За Gordon эмч болохоор нэлээ юм царайлаг залуухан одоо эрэгтэй эмч байгаа. Эстер бол энэ эмчтэр эрэгтэй уул нь асар их юм мэтгэл найдрыг тээж ирсэн гэх юм уу. Өөрийг нэг юм настай одоо маш ухаалаг тийм эмч хүлээж аваад бүх ярьсан яриаг нь сонсоод чамд ийм асуудал байгаа юм байна.
гэдгийг нь хэлээд ямар нэгэн эмчилгээ хийгээд Эстерийг буцаад хэвэнд нь оруулнаа гэдэг ийм итгэл найдвартай байсан боловч тэр Гордон гэдэг юм чинь огт тийм ш. Эстертэй нэг хальт юм ирсэн болоод Эстерийн бараг хэлсэн зүйлийг нь сонссон юм шиг сонсоогүй юм шиг тий. А чи аль сургууль сурдаг гэлээ. Тэр сургуульч амар олон хөөрхөн охтууд байдаг тий гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар хилээд гаргадаг. Гэснээр хамгийн сүүлд нь за эх 7 хоногт энэ цаг дээрээ хүрээд ирээрээ гэж хэлдэг. За Эстерт бол мэдээж эмч таалагдахгүй дахиж очихгүй гэж дотроо боддог. Ээжтэй ч гэсэн дижилдэг. Гэхдээ дахиад 7 хоног огт унтаагүй, огт унтаж чадахгүй байсан учраас дахиад нөгөө Гордон эмч дээр очино. Гордон эмч гэсэн чинь энэ удаад Эстерт чамд тэгвэл би юм shock treatment гэж байгаа байхгүй. Цахилгаанаар цохиулах тийм сэтгэл заслын эмчилгээ байдаг юм байна л та. За тэр эмчилгээг нь хийя гэдэг ийм шийдэл төрдөг. Энэ эмчилгээ бол одоо байхгүй. Тухайн үед байдаг байсан. За тэгээд энэ намнаас бас яг 1950-аад онд 60-аад онд ер нь сэтгэл зүйн эрүүл мэндийг хүмүүс яаж хүлээж авдаг байсан, ямар эмчилгээ байдаг байсан гэдгийг харах айгүй юм сонирхолтой өнцөг байсан. Сэтгэл зүй гэдэг салбар чинь өөрөө айгүй хожуу үссэн салбар 1890-ад оноос л одоо Sigmund Freud гэдэг ч юм уу тэ эрдэмтэд гарч ирээд хүний яг сэтгэл зүй гэдгийг нь тусад нь авч үзээд судалдаг болсон. Тэрнээс өмнө бол яг юм тусад нь авч үзсэн тийм нарийн одоо сурах бичих ч юм уу онол судалгаа юм хүм байдаггүй байсан. Тэгэхээр яг Эстрийн амьдарч исэн 1950-аад оны үед л нөгөө сэтгэл зүй гэдэг салбар чинь өөрөө үүсэж хөгжөөд дөнгөж 60-70 жил болж исэн. Ийм залуухан салбар байгаа байхгүй юу. Тэнгүүд та бүхэн бас сонсч ирсэн бах нэг лоботоми гэдэг амар эмчилгээ байдаг те. Эмэгтэй хүний тархины prefrontal cortex гэдэг тархины одоо бор эд гэдэг үлээ. Тэгж нэрлэдэг юм байлээ. Тэр хэсгийнх нь ингээд тодорхой хэмжээний мэдрэлийн судлуудыг тасалдаг тийм юу байгаа байхгүй мис засал байдаг. За тэгэнгүүт энэ мис заслыг ингээд одоо сэтгэл зүйн асуудалтай эмэгтэй хүнд ашиглаад эмчлэх гэж оролддог байсан. За зарим тохиолдолд бол мэдээж тийм ууртай уцаартай anxious болсон ч юм уу те эмэгтэй hysteria гэж ярьдаг. Ийм эмэгтэй хүмүүст бол энэ lobotomy гэдэг эмчилгээ нь үр нөлөөтэй байсан. Зарим үед бол ялангуяа нөгөө Америк ерөнхийлөгч JFK эмэгтэй дүүн байсан. Энэ lobotomy хийлгээд 5 настай хүүхэд шиг юм болцсон. Буюу эмчилгээ нь амжилтгүй болоо тэр хүний ингээд сэтгэл готролд орсон. Гэхдээ насанд хүрсэн хүн байсан бол юм зүгээр 5 настай хүүхэд болцсон гэдэг ч юм уу. Иймэрхүү эмчилгээнүүд одоо байдаг байсан юм бэлээ. За тэгэхээр Эстерд бол энэ shock treatment цахилгаан цохиулах эмчилгээг хийхээр шийднэ. Тулсан цагтаа Гордон эмч эмнэлэг дээр нь очиод Гордон эмч хоёр шанааг нь ингээд норгож байгаа цахилгааны ингээд юм утас нааж агаад цахилгаан цохиулсан чинь Эстер болохоор яг тэр мөчөд би юуг буруу хийсэн гэж намайг ингэж байгаа юм бэ гэж боддог. Өөрөөр хэлбэл үнэхээр жилнээсээ яг юм тогон цохиулж байгаа юм шиг болоод арга ясна одоо хэдэн 100 шилний хэлтэрхий мэт хааг үсэрж байгаа юм шиг тийм мэдрэмж төрсөн гэж байгаа байхгүй. Тэндээс Эстер гараад би дахиж хизээч энэ эмч дээр ирэхгүй гэж шийдсэн. Тэгээд энэ эмчилгээ нь бол Эстерт огтонч тохироогүй ямар ч өөрчлөлт авчираагүй. Энээс хойш Эстер өөрийнхөө амийг хэд хэдэн янзаар одоо бүрлэх гэж үздэг. Жишээлбэл ээжийг ажилдаа явсан хойн хурн сахлын претик гаргаж ирээд барьж үздэг ч гэсэндээ яг зориг нь хүрэхгүй өөрийгөө боомлохыг оролддог ч гэсэндээ яг тэдний гэртний боомлчхоор дүүшлэгдчих зүйл байхгүй байсан. Ээж нь нэг найзад нь хэлээд хідэн найзуудаараа далайн эрэг явсан. Тэр үед Эстер бүр албаар амир хол сэлээд өөрийгөө живүүлэх гэж оролдсон боловч тэр нь бас бүтлгүүцсэн. Ингээд Эстер янз бүрийн аргаар туршиж үзэж хагаад хамгийн сүлд нь би яг болох нэг аргыг оллоо гэж хэлдэг. Ээжигээ ажилдаа явсан хойно нь би гадагшаа алхахаар гарлаа гэдэг юм жижигхэн зураг сүлтэйгээд нөгөө эмчийнх нь бичиж өгсөн. Ээж нь хадгалж агаад орой болгон Эстерт нэгээр нь гаргаж өгдөг. Нойрны эмийг хаана нуудгийг мэдсэн. 50 шиг юм байсан. Тэр эмийг аваад гэрийнхаа одоо доод давхрын өрөөнд ороод яг бүр ингээд юм шалны доор юм бүндээ идэвчтэй тийм бүндээр ингээд орчоод нөгөө 50 эмээ ээлжлээд нэгээр нь ууж хэлсэн. За үргэлжлэлийг энэ хондох вайныг уугаад ирэй гэж бодлоо. Эстер тэр шалны хүндээд яг хэр удаан хэвцсэнийг мэдэхгүй ямар тач одоо хин нэгний гонгинох дуу хин нэгний яолох дуу за тэгээд ээжээ хэмээн хашгирах дуу гарсан гэж байгаа юм. Эстрийг бол ээж нь олсон. Тэгээд мэдээж эмнэлэгт хүрэж байгаа. Эмнэлэгт очиод Эстер өөрийгөө сохорсон байна гэж боддог. Яа тэгэхээр ингээд нүд нь айгүй том хавтаад хөхөрцөн. Тэгээд нүдийг ингээд бооцсон байсан юм байна л та. Тэнгүүт өөрийгөө сохорсон байна гэж боддог. Ингээд нэлээд хэд хоногийн дараа нүд нь нээгдээд
сувилагчаас нь гуйсаар байгаад өөрийгөө талент харъя гэж харсан чинь нүүрнийхээ нэг тал нь бүр ингээд тэр чигээрээ хөх ягаан, нийл ягаан болоод ингээд хэлбэр төрсгөө болтлоо хавтцсан. Үсийг нь хусчихсан. Энэ бол маш аимшигтай болцсон байсан. За Эстер тэндээ хэсэг хугацаанд байж агаад өөр нэгэн эмнэлэг рүү шилжиж очино. За тэр нь бол яг улсын сэтгцийн эмнэлэг байгаа юм л та. Тэнд мэдээж маш олуулаа, хоолунд нь ийм таарамжгүй, эмч нар ч гэсэндээ нэг их тоохгүй. За худлаа үнэн Эстерт нэг инсулин эмчилгээ гэдэг зүйл хийдэг. За энэ бас айгүй сонирн бас сонирхолтой. Тухайн үеийн сэтгэл заслын эмчилгээний нэг хэлбэр байгаа байхгүй юу? Хүнд инсулин тарьдаг. Инсулин гэдэг чинь бол нөгөө сахарын өвчтөө чихрийн шижинтэй хүмүүс инсулин тарьдаг шүү дээ. Тэгжиж сахар одоо хэвийн хэмжээнд нь барихыг хичээдэг. Тэнгүүт зүйл шууд ингэ инсулин тарьчдаг. Инсулин тариад Эстер ямар нэг юм реакц өгөх ёстой юм байна л да. Тэр реакцийг өгсөний дараа одоо сэтгэл зүйн идэрдэг гэж мэж үздэг. Нилээгээд тоног энэ инсулиныг тариусны дараа Эстер бол реакц өгдөг. Гэхдээ тэглээ гээд сэтгэл зүйн асуудал нь өвчин нь идгэрсэн зүйл биш. Эстрийн хувьд ч гэсэндээ яг энэ номын энэ үйл явдлыг бичиж байгаа хэсгүүд бол бүр маш сонирхолтой. Яг ийм сэтгэл готролтой болцсон хүний нүдээр та бүх зүйлийг харж байна гэсэн. Жишээлбэл ингэж яагаад хэд хоногийн дараа Эстрийг бүр шинэ өөр төлөм хувийн гоё юмлаар руу шилжүүлдэг байхгүй юу? Тэгээ тэр эмнэлэгт нь очингууд бүх эмчнэр нь ирээд эмнэлийн захирал нь хүртэл ирээд өөрсдөө танилцуулаад эмнэлгийнхаа үүх түүхийг хүртэл ярьж өгдөг. Тэнгүүд энэ нь Эстерт юу санагдав гэхээр энэ хүмүүс бүгдээрээ нэг тал болцсон. Намайг ингээд энэ хүмүүс шалгаад байна. Надад угаасаа худлаа нэр хэлж байгаа. Энэ эмч яагаад надад энэ зүйлийг яриад байна? Намайг аягүй бол нөгөө ингээд тэнэг мангар гэж бодож байгаа болохоор энэ зүйлийг ярьж байна гэдэг ч юм уу те. Бүр параноид гэж ярьдаг. Бүх зүйлээс юм айдаг, юм айцтай болцсон. Яг энийг ингээд унших юм бол үнэхээр ингээд дотор нь яг ингээд ороод яг жинхнээсээ сэтгэл зүйн асуудалтай болцсон. Сэтгэл готролтой болцсон. Хүн бусдыг амьдралыг өөрийгөө ирээдүйгөө юу ч хард юм бэ гэдгийг нь харах юм бүрэн боломжтой юм шиг санагдсан. Эстер яагаад энэ хувийн гоё эмнэлэг рүү шилжих болсон бэ гэхээр Эстерийн их сургуульд нь өмнө нь сурж исэн Филомена Гина гэдэг нэг юм алдартай зохиолч эмэгтэй байдгийм байл та. Энэ эмэгтэй нэрэмжит тэтгэлгийг Эстер авч одоо их сургуультай төлбөр хөлбөрөөр төлж сурдаг. Тэгсэн одоо Эстерийн талаар Эстер алга боллоо. Эстерийн гэр бүлийнхэн Эстерийг хайж ийн. Эстер 72 цагийн дараа хагас өвгтлүүд байдалтай олдлоо гэд маш олон тийм сонины мэдээ явсан. Одоо юм Смит коллежид сурдаг, тэтгэлэг авсан юм мундаг охин амиа орлох гэж оролдожээ гэдэг ч юм уу те. Энэ бүх мэдээнээс нэг нь одоо тэр зохиолч баян эмэгтэйд хүрээд тэр эмэгтэй Эстерийн ээжээс асуусан байна. Эстер нэг залуугаас болоод ингэсэн юм уу гэсэн чинь ээж нь болохоор үгүй Эстер дахиад хизээч бижиж чадахгүй болчлаа гэж бодож байгаа гэсэн чинь тэр эмэгтэй за тэгвэл би яг одоо очиод туслая гэд тэр эмэгтэй нэрээд Эстрийг одоо юм усын жоохон хэцүүхэн нөхцөл байдалтай эмнэлгээс хувийн гоё эмнэлэг рүү шилжүүлж өгч байгаа. Эннийх нь учир шалтгаан ч гэсэндээ тэр эмэгтэй өөрөө яг юм карьерийнхаа эд оргил үедээ явж байхдаа сэтгэл зүйн асуудалд ороод яг юм сэтгцийн эмнэлэгт бичижсэн юм байлээ. Тэгэхээр надаас яг энэ зүйл гой санагдсан эмэгтэй хүн нэгнийгээ дэмжиж ч юм уу те зохиолч хүн өөр нэг эмэгтэй зохиолч ингээд дэмжиж байгаа надаас гой санагдсан. За ямар ч байсан тэр шинэ эмнэлэгт ирээд шинэ эмчтэй болно. Тэр нь Нолан гэдэг эмч байгаа. За Нолан эмч бол нөгөө Гордон эмчийг бодоход бүртэс өөр Эстертэй илүү яг харилцаад Эстерийг яриаг сонсоод за тэгэл Эстер тэр энэ эмнэлэгт ирснийхэн дараа маш олон зочд ирдэг. Ээж нь ирээл ингээл байнга уйлал би яг юу буруу хийсэн бэ гэдэг ч юм уу те. Ээж нь тэгээд нөгөө сүм дээрээ очиод манай охин ингэсэн тэгсэн гэж ярьсан. Тэнгүүд л одоо нөгөө сүмийн пастор нь ирээл тэг ингээд Эстрийг ингээ хардаг ч юм уу. Эстрийн танил найз нөхд нь амиа орлох гэж оролцсон хүн ямар байдаг бол сэтгцийн өвчтөй хүн ямар байдаг бол гэж бараг харах гад ирж байгаа ч юм шиг те. Тиймэрхүү нөхцөл байдал үүсэт исэн чинь жишээлбэл Нолан юм чинь за үүнээс хойш чам дээр ямар нэгэн зочин авах боллоо гих мэдчлэн Эстрийн ихтгэлийг нь аюулсан авалж авдаг. За тэгээ Эстертэй өмнө нь Гордон эмч гэдэг эмчтэр очиод цахилгаан цохиулах эмчилгээ хийлгэжсэн. Тэр нь бол бүр маш аимшигтай байсан гэдэг Эстер яхад нь тэр талаар Нолан эмч болохоор тэр эмчилгээ явуулан тэгж өвдөх ёсгүй. Хэрвээ зөв хийх юм бол чи ингээд маш гоё таймнаар унтж байгаа юм шиг тийм л мэдрэмж төрөх ёстой. Хэрвээ чамд би
энэ юмшиг хийхээр болвол бүр шал өөрөөр хийн. Тэгээ дээрэс нь би чамд энэ юмшиг хийхээс өмнө заавал анхааруулж хэлнэ. Би чамаа өвтөхгүй гэд ингээ хэлснээр Эстерийн итгэлийг бол бүр их олж авдаг. За ингээд Эстер энэ хувийн эмнэлэгт байжсэн чинь хувийн эмнэлэгтний шинэ өвчтөн ирнэ. Тэр нь болохоор Джон гэд охин байгаа. За энэ Джоныг болохоор Эстер өмнө нь таньдаг байсан. Хамтдаа ахлах сургууль сурчилсан. За тэгээд дээрэс нөгөө Бади гэдэг Эстрийн одоо нөгөө сайн залуу гэх юм уу те, тэр залуу Джонтаас болцдог байсан учраас. За Джон эрэнгүүтээ шууд Эстертэй юу наалтал би чиний талаар бүх мэдээллийг сониноос харсан. Тэгээд тэрний дараа би өөрөө ингээд амиа хорлох орлого хийсэн. Нью-Йорк явсан гэдэргээд ярьдаг аахгүй. Тэгээд Эстер ойлгохгүй. Яг цаа цаа нь бол ер нь бол яг нөгөө та бүхэн ч гэсэн сонсч байсан байх яг юм аимшигтай гэмт хэргийн тухай мэдээлэл гарахад яг тийм ижил төрлийн гэмт хэрэг гарах нь хэсэг гэдэг ч юм уу те. Хин нэгэн амиа орлсон гэдэг тийм мэдээлэл явах юм бол амиа орлох оролдлогууд хэсэг гэд мэдээлэлүүд байдаг. Яг тэрнтэй ижигхэн зүйл Жонд болсон байгаа. За Эстер бол ер нь нэмлэгт баг багаар одоо тийм амар бүх хүмүүсийг сэжиглээд бүгднийг нь айгаад эдгээр бүгдээрээ нэг тал болцсон. Намайг л одоо ингээд шалгаад намайг хэрэгт хийх гээд байна гэдэг ч юм. Нэг тиймэрхүү бодлууд нь хамаагүй илүү зэгцрээд ирж байгаа. За тгийн хэрээр бол Эстер яг энэ эмнэлгээсээ одоо биеийн сайжраад гэх юм уу те, сэтгэл нь сайжраад ирэх тусмаа Эстер бол яг эмнэлгээсээ гарч орох, хот руу ороод ирэх, өдрийн хоолнд гадуур хоол идэх гэх мэтчлэн илүү их юм давуу талуудтай болно. Эстер нэг удаа Нолан эмчтэйгээ яриад хэлдэг. Эмэгтэй хүн гэхдээ ингээд өрөөлж цэвэр хариу нандин байх ёстой гэдэг нь надад аюу хэцүү дарамттай байна гэсэн чинь Нолан эмч чи яад гэж бодож байгаа юм бэ гэд эргэн тойрны маань бүх хүмүүс надад тэгж хэлдэг. Дээрээс нь ингээд эмэгтэй хүн нөхөртөө тэр ариун нандин бие хадгалах нь ямар чухал юм бэ гэдгийг би нэг юм сонины нийтлэлээс уншсан юм а гэсэн чинь Нолан эмч болохоор наа чин зүгээр л пропаганда чи энэ зүйлд итгэх албагүй гэд Эстерт одоо жирэмснээс хамгаалах арга санал болгодог гэх юм уу. Тэр нь болохоор diaphragm гэдэг зүйл байдаг. За Эстер болохоор Нолан эмчийн хэлж өгсөн газар очиод тэр diaphragm гэдэг зүйлийг жирэмснээс хамгаалахад аргыг өөртөө суулгаж байгаа гэсэн. Энэ бол Эстерийн одоо яг энэ эдгэрэлт гэх юм уу маш том бас алхам болдог. Би өөрийнхөө эрх чөлөөрөө гарч ийна. Би Body Willard гэдэг ч юм уу те. Яг тэрнтэй ижилхэн хоёр нүртэй залуучуудтай унтаад хүүхдтэй болж хоцроод тэрэнд үйлчлэх гэдэг тийм нэг насны шоронгоос одоо Нолан эмч бол надад тэр шоронгоос амжирах эрх чөлөө биелэлээ гэж боддог. За ингээд сэтгэл зүйнч гайгүй болцсон. Шинээр тодорхой хэмжээнд өөрийн гэсэн эрх чөлөөтэй болцсон. Эстерт одоо дараагийн нэг том асуудал байгаа нь яаж н онгон биеэсээ ангижрах вэ гэх юм уу? Ийм асуудал байгаад байгаа. Тэгээд Эстер бол Irvin гээд Harvard-ийн сургуульд математикийн профессор хийдэг залуутай Harvard-ийн сургуулийн номын сангийн шатан дээр танилцаад тэр шөнөө тэр залуутайгаа нэг орондоо орсноор энэ асуудлаасаа ч гэсэн ангижирдаг. За энийг бол Эстер өөрөө бүр ингэ хүзүүнээс зүүцэн байсан. Гул харч чулууг аваа хайж байгаа юм шиг санагдсан гэд. Тэгэхээр яг бидний хувьд өнөөдөр энэ өнцгөөс уншиж хахад энэ зүйл бол нэг тийм амар том чухал зүйл биш юм шиг санагдаж болно. Гэхдээ Эстерийн хувьд болохоор бүр яг насан туршдаа эргэн тойрных нь бүх хүн чи ийм байх хэвээр тийм байх хэвээр чи ариун нандин байх хэвээр гэд байдаг байсан учраас энэ ингээд эргээд Эстерт маш том дарамт талцсан байгаа байхгүй тий. Энэ дарамтыг бас авч хайж чаддаг. За ингээд эмнэлэгтээ босч ирээд хэд хонсны дараа бол харамсалтай нөө Джон гэдэг эмэгтэй эмнэлгийн ойролцоо ой модонд өөрийгөө дүүжилсэн байдаг. Тэгэхээр энэ бол тодорхой хэмжээнд Эстерийн зүгээс яг энэ охин өөрийг нь дуурайгаад байсан юм шиг байсан хэрнээ нөгөө талаасаа энэ үнэхээр яг юм сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүн байжээ. Тийг номын хэсэгт харуулж байгаа юм аа. За энэний дараа бол нөгөө Body гээд Джонтай ч болцдог байсан. Одоо дараа нь сүүл бүр Эстерт гэрлэх санал тавьсан байгаа. Тэр залуу Эстертэй ирж уулздаг. Эстер бол шууд би чамтай гэрлэхгүй, би хинтээч гэрлэхгүй гэж Бадид хэлнэ. За тэгсэн чинь Бари болохоор юу ч хэлдэг вэ гэхээр чи ийм газар ороод гарсан юм чинь одоо чамтай хин гэрлэх бол би маш их гайхаж байна гэд. Яг юм нэг доромжилсан өнгө аястай биш. Үнэхээр гайхаж байгаа. Гэтэ нөгөө талаас угаасаа чи ийм газар байсан юм чинь гээд нэг юм тав ойлгож байгаа те. Эстер бол энэ ингээд өөрийнх нь яг хүлээж авах ёстой зүйл муу юм байна гэдгийг бол хүлээн зөвшөөрнө. Тэртээ тэргүй энд орчихсон учраас ийм одоо сэтгцэн эмнэлэг твцсэн учраас нэг ийм шошго гэх юм уу те энэ хүнийг насан туршид нь дагаж явах болно.
Гэхдээ яг ингээд бодоод үзэх юм бол илүү ойроос ажиллах юм бол жишээлбэл их сургуульд хамт сурдаг, нэг дотор байранд хамт амьдардаг байсан охтууд ч гэсэндээ яг өөртөө адилхан ганц ялгаа нь тэд нар болохоор энд ирээгүй Эстер л ирсэн гэд. Ер нь бол яг өөрийнхөө бүх амьдралын одоо юм асуудлуудтай даваагүйгээтэй бүгднтэй нь хэвлэрч байгаа. За ингээд номын төгсгөлд бол Эстер эмч нарын зөвлөлийн хурлаар орно. Хэрвээ эмч нар Эстрийг хангалттай сайжирсан гэж үзэх юм бол Эстер их сургуультай, хэвийн амьдралтаа эргээд орох бүрэн боломжтой болж байгаагаар ном дуусж байгаа. Номыг болохоор яагаад хонхон шил гэж нэрлсэн бэ? Англиар болохоор bell jar гэдэг ааш. Тэ яагаад ингэж нэрлсэн бэ гэхээр Эстер маань яг өөрийнхөө тэр сэтгэл зүйн асуудлыг хонхон шилтэй зөөрлүүлж бичсэн байдаг. Яг ингээд сэтгэл гутралтай эд хамгийн гүн гүнзгий үедээ явж байхдаа болохоор дээрээс нэг юм хонхон шил ирээд Эстрийг тагалчихсан. Тэр шилэн дотроо өөрөөсөө гарах тэр их хүн өмхий үнэртэй хамт өмхийрөө сууж ийна гэж одоо төсөөлүүлж бичдэг. Харин номын төгсгөлд Нолан эмчин хийсэн цахилгаан цахиулах тэр эмчилгээний дараа бол тэр хонхон шил надаас ингээ хэдэн метр дээшээ өргөгдөөд яг миний дээр байгаа. Гэхдээ би өөрийнхөө тэр ихэнх өмхий агаар тундаа өмхийр суухаа байсан. Миний ирээн тойрон цэвэр агаар син хийтэл орж ирсэн гэж ингэж дүрсэлдэг. Номын төгсгөлч гэсэндээ Эстер яг түрүүний хэлсэн шиг энэ бүхнийг хүлээн зөвшөөрнө. Яг энэ хонхон шил гэдэг зүйл бол энэ сэтгэл готрол гэдэг зүйл хизээж бүр ус алга болохгүй өрөөлж миний толгой дээр байх болно. Хэрвээ одоо үедээ тохиолдол бүрдчих юм бол ямар нэгэн зүйл өдөөх юм бол ямар нэгэн байдлаар гам алдчих юм бол тэр хонхон шилэнд хизээ мэдвэл миний дээрээс бууж ирэх аюултай гэх юм уу, бууж ирэх эрсдэлтэй. Гэхдээ яг одоо бол тэр хонхон шил миний дээр байгаа учраас би эрүүл цэнгийг агаарт байгаа учраас энэ амьдралыг тултлан амьдрнаа. Тийм ч учраас миний зүрх яг би амьд гэж байгаа юм шиг цохилж байна гэж номондоо бичсэн байгаа. Номын болбор маш их хэсгийг алгасаад бүх тэр нарийн гүн гүнзгий нюанс руу тэр давхар деталь руу нь огтхонч орсонгүй. Тэгээ та бүхэн заавал өөрөө уншаад үзээрэй гэж бас хүсмээрэн. За тэгээ номонд бол яг гарсан хит хитэн сэдвийн талаар зайлшгүй ярих хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. За энэ дээр гарч байгаа мэдээж хамгийн том сэдв бол нөгөө эмгтэй хүмүүс ба нийгмийн хүлээлт гэдэг ийм сэдв байгаа. Яг орчин үед бол юм бас харьцангуй өөрчлөгдсөн. Гэхдээ ингээд зарим хүмүүстэй яагаад эмэгтэйчүүд одоо ингээд эрх тэгш олцоод феминист байгаад байгаа юм бэ? Яагаад эмэгтэйчүүд эрхийн төлөө тэмцээрлээ? Ингэсээр байгаад эмэгтэйчүүд ч бараг эрэгтэйчүүдээс илүү эрэгтэй боллоо гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл ярьдаг. Гэхдээ 70 жилийн өмнө 1950 онд эмэгтэй хүн за тэгээд тэр дундаа дэлхийн хамгийн одоо өндөр хөгжилтэй улсуудын нэг Америк улсад эмэгтэй хүн байх нь ямар байсан бэ гэдгийг энэ номноос бас шууд харуулж байгаа байхгүй юу? Бүр ингээд хүлээлт шал өөр байна те. Ямар их юм эмэгтэй хүнд дарамт шахалт тавьдсан бэ? Эмэгтэй хүн ариун нандин байх ёстой, эхнэрлэг байх ёстой. Одоо эхнэрлэг гэдэг байгаа шүү дээ. Дээр нь нэмээд хэрэг хүнтэй суучих юм бол бүх тэр карьер бүх зүйлээ хаях ёстой, хойшин тавих ёстой. Эмэгтэй хүний боловсрал ухаалаг, авьяаслаг байдал бол ерөөсөө хамаагүй тэр бүхнийг хойшоо тавиад эрэгтэй хүнд үйлчлэх ёстой гэдэг ийм хүлээлтүүд бол байсан. Нөгөө талаас бас тодорхой хэмжээнд ийм шин өөрөөр ойлоод эмэгтэй хүнд гарч ирж байгааг бас харсан байх л та. Жишээлбэл JC байна те, Nolan эмч байна. Эдгээр бүгдээрээ яг эрэгтэй хүн л хийдэг байсан ажлын салбарт орж ирсэн байгаа цөөхөн хідэн эмэгтэй хүн гэдгийг бас энэ номонд энэ эсрэг дөрүүдээр хамгийн наадхан л нөгөө Doreen Betsy хоёрын дүрээр харуулсан байна. Хоёрт нь бол мэдээж сэтгцийн эрүүл мэндийн асуудал. Өнөөдөр жишээ авах 2025 онд 21-р зуунд сэтгцийн эрүүл мэнд одоо хүртэл нэг тийм хаалттай хориотой сэдв хിവэрэ байгаа. Хизээч хинч гарч ирээд яг би сэтгэл готролд орцсон гэж хэлэхэд бол хэцүү. Маш их зоргийг гаргаж иж тэр хүн тэрийг хэлнэ. За зүгээр хэлчих болно л доо. Тэр хүн өөрөө хүсэж тэ. Гэхдээ эргэн тойрных нь гэр бүлийнх нь найз нөхд нь чи яах гэж ингэж хэлээд байгаа юм бэ? Яагаад энийг зарлаад байгаа юм бэ гэдэг тийм хаалтууд маш их гарч ирдэг. Одоо ийм байхад 1950 онд бүр ямар байсан нь илүү ойлгомжтой. За тэгээд Эстрийн хувьд бол жишээ нь ээж нь энэ байдлыг нь огтхонч ойлгохгүй чи яагаад ингэж байгаа юм бэ? Чи одоо болчих болохгүй мүү гэд яг энэ сэтгэл готрол гэдэг зүйлийг Эстер өөрөө удирдах болох юм шиг тиймэрхүү байдлаар ханддаг. За тэгээд сэтгэл заслын талаар мэдлэг тухайн үеийн эмчилгээ үйлчилгээ ямар байсан гэдгийг ч гэсэн та бүхэн харж байгаа байх. Нөгөө талаасаа сэтгэл готрол гэдэг нь сэтгэл готролтой хүндээ ямар байдаг юм бэ гэдгийг бол үнэхээр маш гайхамшигтай томруунаар харуулж чадсан гэж бодож байна. Одоо жишээ нь яг хүний тархив
хүний биеэсээ салангат болчихж байгаа байхгүй тий. Энэ ном дээр зөндөө тэгж хардаг. Талент харж байгаа эмэгтэй би байлаа гэдэг ч юм уу. Тэгж орж исэн нь миний дуу байлаа гэх мэтчлэн. Энэ бол яг сэтгэл хөдлөлийн одоо нэг юм энэ хүнд илэрсэн шинж тэмдэг байгаа байхгүй юу. Дараа нь хүндсэн нэг том сэдв бол бас та бүхэнд аюу яагаад энэнийг ингээд дахин яриад байгаа юм бэ гэдэг тгий санагдсан байж магадгүй. Энэ болохоор нөө түрүүн хэлсэн ариун нандин байдал, ариун нандин биш байдал гэдэг байгаа юм тий. Өөрөөр хэлбэл онгон бага онгон биш байдал гэдэг байгаа. Энэ нь тухайн үедээ тийм л одоо big deal байсан байна л да. Тийм том хэмжээний анхаарах ёстой асуудал байсан байна. Тэгэд энэ нь болохоор тухайн үед залуу охин байсан Эстрийн хувьд аюух дарамт халт болж исэн юм байна. Яа тэгэхээр Эстер ингээд яг 100% сайн охин гэх юм уу тий одоо яг дүрм журм дагдаг одоо тийм охин биш байсан байгаа байхгүй юу. Хэрвээ тийм охин байсан бол энэ одоо нөхөртөө онгон бие хадгалах гэдэг зүйл нь Эстрийг ингэтлээ их зовоохгүй байсан. Эстрийн дотоод сэтгэл тэр дотоод сэтгэлийнх нь эргчлөлөө хүсэж байгаа тэр хүсэл эрмэлзэлтэй энэ зүйл зөрчилдөөд байсан учраас Эстер бас сэтгэл дотроо зөрчилдөө байсан гэж шууд ойлгож болж байна. Яг хүн болгонд нэг юм номыг унших ёстой үе гэж байдаг байх гэж манай нэг сонсогч маань бол комент бичсэн байсан. Би тэрэндээ яг санал нийлж байна. Тэгээд энэ хонхон шилхийдэн намыг би өөрөө бас яг унших ёстой хамгийн зөв цагтаа уншсан болохоор яг ижилхэн зүйлийг туулаа явж хатан уншсан болохоор энэ ном надад тэгж их таалагдсан. Тэгээ энэ номонд би тэгж их дурлсан байж магадгүй. Тэрний юм бэхлэр номонд гарч байгаа бас нэг том сэдэв байгаа. Personal achievement. Одоо хувь хүний өөрийнх нь хийж бүтээсэн зүйл амбиц гэдэг юм утгатай. Энэ ном дээр болохоор Эстер тэгдэйн. Би хамгийн сүүлд 9 настай байхдаа аавтайгаа далайн эргэр хөтөлцөөд гүйж автаал чигнэсээ аз жаргалтай байсан юм байна. Тэрээс хойшоо би огтхон аз жаргалгүй байсан. Гол нь тэрийгээ би өнөө хүртэл өөрөө ч гэсэн анзаараагүй байсан юм байна гэж хэлж байгаа нь яг хоо энэ бүх хугацаанд аавыгаа өөд босроо дараа ахлах сургуультай их сургуультай Эстер үлгэр жишээ хамгийн мундаг оюутан сурагч байсан. Гэхдээ Эстрийн энэ академик одоо амжилтууд нь хизээч Эстерт жинхэнэ аз жаргалыг авчирч байгаагүй мэнэ гэдгийг бас харуулсан байна. Ингээд одоо энэ бүх зүйл нь өөртөө юм итгэлтэй одоо тодорхой хэмжээнд мундаг гэх юм уу те ийм хүн байсан бол Нью-Йоркт ирээд нэгдүгээр сэтгэл зүйн асуудал нь жоохон хурцдсан, хүндэрсэн. Нөгөө талаасаа Нью-Йоркт бас яг жинхнээсээ бодит амьдрал дээр анх удаа гарч үзсэн энэ болов те гэрээсээ хол яваад гарч үзсэн энэ байх. Тэгээд яг энэ академик орчинд их сургууль байсан дээр бүх зан чанарууд нь жинхэнэ бодит амьдрал дээр гараад яаж хөрвөхийг Эстер өөрөө ойлгоогүй гэх юм уу. Тэрнээсээ болоод би бол хангалттай биш юм байна. Би бүр амар мяа юм байна гэдэг юм бодолт бол аюух автсан. 20-од насны хямрал гэд та бүхэн сонсч ирсэн үү? Яг 20-од насны хямрал бол Эстерт болсон юм байна гэж би бодсон. Надад ч 20-од насны хямрал болж исэн. Яа тэгэхээр хүн яг их сургуулаа төгсөн төслөө угаасаа ойлгомжтой цаанаас нь заагаад өгсөн амьдралаар амьдардаг. Угаасаа л 2 нас хүрээд 3 нас хүрээд цэцэрлэгт явна. Угаасаа 6 нас хүрээд сургуульд орно. Угаасаа 12 жил сурах ёстой шүү дээ, тий? 12 жил сурсныхаа дараа ихэнх нь их сургуульд угаасаа орно. Бакалаврын зэрэг эзэмшнэ. Ингээд за зарим нь шууд өргөжлөлийн магистраа сураа явдаг байх. Гэхдээ ихэнх нь дахиад шууд амьдрал дээр гарна. Тэнгүүд яг анхны ажилдаа орох ёстой гэдэг тийм сонголттой тулж байгаа юм л да. Ажилд орох гэдэг нь бол угаасаа ойлгомжтой. Гэхдээ амьдралд маань одоо хамгийн анх удаа биднэрт маш олон хэмжээний сонголтууд гарч ирж байгаа нь яг энэ 20-д настайдаа анхны ажилд орох байгаа сонголт. Одоо өстөө жинхнээсээ өөрийнхөө сурсан мэргэжлээрээ ажиллах юм уу? Эсвэл цоошин ажилд орох юм уу? Хөдөө ажиллах юм уу? Хотод ажиллах юм уу? Гадаадд ажиллах юм уу, Монголд ажиллах юм уу гэдэг ч юм уу те бүр маш олон сонголтууд гарч ирж байгаа. Тэгэд хамгийн гайхамшигтай заавал их сургууль сурсан чиглэлээрээ ч гэсэн ажиллахгүй байж болдог шүү дээ. Тэнгүүд ингээд эцэг эхийн зааж өгсөн зам нь нийгмийн одоо зааж өгсөн тэр бүх зам нь дуусаад анх удаа бид нар насанд хүрсэн хүний хувьар энэ өөрийнхөө амьдралын шийдвэрийг бие дааж гаргах хэрэгтэй болт юм байна. За тэгэд яг энэ мөчөд хүн бол түрүүний хэлээд байсан 20-од насны хямрал quarter life crisis гэдэг зүйлд ордог. Яг тэгэхээр зарим хүмүүс магадгүй энэ цаг мөчийг хүртэл өөрийгөө хангалттай таньж чадаагүй ч юм уу. Өөрийгөө яг байгаасаа өөрөөр үнэлдэг ч юм уу те. Ер нь л нэг юм бодит байдалтай зөрчилдөөнтэй байдаг байсан учраас юм хямралд ордог. Энэ нь бол тодорхой хэмжээнд юм сэтгэлийн готрол төвшөлт гэх зэрэг байдлаар илэрдэг юм байна. Намын маань гол дүр Эстерийн хувьд ч гэсэндээ JC гэдэг редактор чи сургуулаа төгсөөд юу хийх хүсэж ингэж асууснаас эхлээд өөрийнхөө бүх амбицийг алддаг, өөртөө илүү итгэлгүй болно. Би юу ч хийж чадахгүй юм байна.
сүүлдээ одоо би номооч бичих чадахгүй мэн. Надад амьдралын туршлага байхгүй мэн. За бүр сүүлдээ би ерөөсөө энэ ном бичих их сургууль сурах гэдэг зүйлээ байли. Би зүгээр л энгийн нэг коллежийн гяс нэг ангийн төгсчээ те. Надад юм мундаг сургуулийн мундаг анги хэрэггүй гэдэг рүү хүртэл яваад за бүр сүүлдээ ном дээр бол гаардаг. Би зүгээр л нэг далаачинтай ч юм уу гэрлээд тэгээд баахан хүүхдүүд төрүүлээ тэгээл амьдарчаа. Ийм бодол хүртэл төрж байгаа. Гэхдээ эргүүлээд эмнэлэг твтээд эмчилгээ хийлгээд одоо сэтгцийн эрүүл мэндийг эргүүлж авах тусмаа эстрийн амбицууд нь бол нэг нэгээрээ буцаад ирдэг гэх юм уу. Одоо ямар ч гэсэн их сургуультай сурна явна. Төгсөн зохиолоо бичнэ, шүлэг бичнэ гэдэг ч юм уу. Тэгээ энэ бүх амбицууд нь эргээд ирдэг. Гэхдээ энд бол одоо эстр илүү хянамгаа хандж байгаа. Яа тэгэхээр нөгөө хонхон шил хизээ мүдгүй буцаад ямар ч үед ямар ч анхааруулгагүйгээр магадгүй буцаад ирэх боломжтой. Sylvia Plath гэдэг энэ зохиолч бол яг бодит амьдрал дээр яасан бэ гэхээр яг сая энэ бүхнийг туулаад их сургуультай одоо өвлийн семестрээс нь эргэж ороод дараагийн өвлийн семестрт нь төгссөн. За тэрнийхэн дараа болохоор Fulbright тэтгэлгийг аваад Английн Cambridge их сургуульд үргэлжлүүлээд магистрийн чиглэлээрээ сурсан юм байна. Бас л яг Английн утга зохиолын чиглэлээр сурсан. За энэ үедээ бол Ted Hughes гэдэг яруу найрагч залуутай танилцаад тэр яруу найрагч залуутайгаа гэрлээд 2 хүүхэдтэй болсон. За ингээ Англи улсад болон Америкт одоо нэлийн хэсэг ингэж нүүж ажиллаж исэн чөлөөт цаг заваараа их сургууль багшилж агаад амьдралынхаа сүүлийн хэдэн жилүүдэд бол яг өөрийнхөө уран бүтээлтэй, шүлэгтэй, зохиолтой илүү анхаарлаа хандуулнаа гэд ажилласаа л гараад 100% шүлгээ бичиж хэвлүүлж гэлсэн. Энэ номынхаа өмнө бол шүлгийн төвөр зохиол хэвлүүлсэн байсан. За харамсалтай нь одоо түүн таарсан хань нь нэг тийм сайн хань нөхөр биш байсан. Маш их араар нь тавьдаг байсан. За тэгээд 1961 оноос эхлээд ер нь бол нөхрөөсөө тустай амьдарч эхлээд нөхөр нь өөр Asia Wevel гэдэг бас юм шүлэг бичдэг, орчуулга хийдэг эмэгтэйтэй амьдарч эхэлсэн юм байлээ. 62 оны зунаас эхлээд буцаад сэтгэл готрол нь бол нэлээд хүндэрч эхэлсэн. Нөгөө хонгон шилэн дээрээс нь буугаад эхэлсэн. Гэхдээ энэ үедээ бол асар их бас тийм онготон орцсон юм шиг их ажиллаж исэн. Ерөөсөө өглөө хүүхдүүдээс ирэхээс өмнө хар үүрээр өглөөний 4 цагт босоод шүлгээ бичдэг, зохиолоо бичдэг. Өдөржингөө хүүхдүүдээ асарч аваад орой болоод хүүхдүүд унтсны дараа дахиад зохиолоо бичдэг. Иймэрхүү байдлаар ажиллаж исэн. Гэхдээ тухайн үед хэвлүүлсэн ном нь амжилт олоогүй. Мөнгө санхүүгийн хувьд бол айгүй бэрхшээлтэй байсан. 2 хүүхдээ ганцаараа хараад ингэж ажиллахаар ч мэдээж ядран тэ. Тэр өвлөл нь бол яг Лондон түрүү хэлсэн. Лондон хотод сүүлийн 100 жил болоогүй хүүхдээ өвлг олж исэн. Төлөө төршлийн мөнгнөөс ахуулаад хоолндны мөнгө хүртэл маш хэцүү байсан. Тэгээ энэ үед бол яг сэтгэл засарч эмчтэй уулзаад уул нь им аваад ууж исэн байлээ. Заримдаа сэтгэл заслын эмнүүд амиа хорлох бодлоод төрүүлдэг юм байна л да. Нөгөө гаж нөлөөн тээж илэрдэг. Тэр хүн таарахгүй гэсэн үг шүү дээ. Бас тэрнээс болоод энэ шийдвэрийг гаргасан болооч гэж ярьдаг хүмүүс байд юм байлээ. Ингээд хогон шил гэдэг номоо маш богино хугацаанд бичсэн. Хэдхэн сарын дотор бичсэн. Өөрийнхөө хэлснээр бол яг өөрийнхөө бодит амьдралээр тохиолдсон түүхүүдийг жаахан баяжуулаад биччихсэн. Англи улсын Лондон хотод Victoria Lucas гэдэг нэрээр буюу өөрийнхөө нэрийг тавилгүйгээр хэвлүүлчихэд энээсээ 1 сарын дараа түрүү хэлсэн амиа орлож нас барсан. Ингэж амиа орлож нас барсныхан дараа тэр өдөр нь бол Sylvia Plath туслаад 2 хүүхдийг харах гад одоо сувилагч гэрт нь ирж исэн. Тэр сувилагч бол яг Plath-ыг олж анх одоо нөхөрт нь болон цагдаагийн газарт имлэгт хил хүргэсэн. Сильвиаг нас барсны дараа нөхөр нь 2 хүүхдээ өөр дээрээ аваад нөгөө Asia Wevel гэдэг эмэгтэйтэй амьдарч байгаа. Тэр эмэгтэйтэйгээ бас нэг охинтой болсон. Тэрнээс нэлээд хэдэн жилийн дараа бол Asia Wevel гэдэг тэр эмэгтэй нь охинтойгоо бас амиа орлоод нас барчихсан. Ийм харамсалтай үйл явдал болж исэн юм байлээ. За тэгээд Bell Jar гэдэг энэ номон дээр нэлээд одоо бодит хүний амьдралууд ээж мэж жахан амьдрал нь шууд гарч иж байгаа учраас ээж нь бол энэ номыг Америкт хэвлүүлэхийг зөвшөөрөхгүй байж байгаа. Сильвиаг нас барснаас нэлээд хойно л одоо Америкт хэвлүүлсэн юм лээ. Бас нэг хэцүүдэлтэй зүйл нь гэх юм бол Сильвия маш их өдрийн тэмдэглэл бичдэг байсан. За энэ зарим өдрийн тэмдэглэлүүдийг бол эмхэтгээд нэгтгээд The Unabridged Journals of Sylvia Plath гэдэг ном болгоод гаргацсан. Гэхдээ нэлээд хідэн тэмдэглэлийн дэвтрийг нь бас нэлээд хідэн хуудас шүлгийг нь нөхөр нь шатаагаад устгаж ирсэн. За энд бол фэнүүд нь бол мэдээж үргэлж нөхрийг нь үзий яддаг маш дургу те. Тэр яг нөхөртөө холбоотой баримтууд байсан болол тэрийг одоо устгасан дахаа гэдэг үзэлтэй. Гэхдээ нөгөө талаасаа энэ хүний амьдралын талаар үнэн бодит зүйлийг олж мэдэх боломжийг тэр
нөхөр нь устгасан. Энэ хүний илүү тийм их зохиол бүтээл одоо дахин энэ хүнээс ижиж зохиол бүтээл гарахгүй шүү дээ. Тэр зохиол бүтээлийг нь устгасан гэдэг байдлаар бол нөхөрт нь л нэлээд дургу ханддаг. За тэгээд хонхоншил гэдэг энэ номыг яг мэдрэхийн тулд та бүхэн өөрөө уушаарай гэж дахин зөвлөж байна. Бичлэг маань таалагдсан бол subscribe, like дараарай. Хэрвээ энэ бичлэг маань нэлээд таалагдсан бол намайг нэг аяг кофегаар дайлмаар байгаа бол даасаа би энд биччихье. Ингээд дараагийн 7 хоногийн бүтэн сайн өдөр иргэн уулзцаая.